Бурхны өмнө л энэ жил сууж яриа хийдэг боллоо та. Миний үсийг сүлжчих шиг болсон сая. Нэг хайхтар сүлжсэн үстэй хүн яваад байна. Урдаасаа мэддэхгүй нөө. Хажуу талаасаа бол энэ сүлжигчийг хөвтөх мэт юм шүү те. Үс сарлаагаад хэцүү байдгийг. Everyone гэж яаж бичдэг гэлээ? Тийм үү. Алей. Followers. За. Зүгтсэн үү би? За ойрд чи ер нь чихтэйхээ орж ирж ярьдаг ажилтаа боллоо шүү. Тэ? Ойрд ер нь ингэж орж ирж их ярьдаг тийм ажилтаа боллоо. Тэгээ манайхан яадаг юм бол доо манай лайв сонсож байгаа хүмүүс одоо залхаж идэг юм болоо яадаг юм бол. Залхаж ивэл яг сонсохгүй ч болно тийм ээ. Гэтэ сонсон залхаад байвал бас онцгой бөө. Оо юу ч үчигстэй юм бэ. За өнөөдөр лусын талаар жах яриа хий да. Лус их чухал учраас те. За нэлээ айрг уугаад байна. Ярьж байгаа явц дундаа согтож магадгүй тэгээд өршөөгөөрэй тийм ээ. Гинт агсан тавиад эхлэх. Гайгүй зүйл ярьж ирсэн гинтхэн агсамнаад эхлэх үү те. Тэгвэл ойлгоно үз айрг ууж байгаа. Тэгвэл тунгаач дараад авдаг шүү намайг. За юу, эсгийн бэлдээрэй. Тэр үед ч агсан тавьдаг хүмүүсээ чи эсгинд ороод өгсөн шүү дээ. Нойт эсгинд ороочтой. Гэхдээ надад тийм хэцүү санагдаад байгаа. Тэр чинь ингээд завчтаад амар хэцүү юмар юм те. Үхчүүл яхин зүрх мөргнаа. Тэ. Нойт эсгийн дотор боогоо шиждэг гэсэн гэж байна. Тунгаагч боолгож ирсэн үү? Магадгүй. Мартсан юм уу? Тунгаагч л эсгийг боолгох магадaltaй байна гэдэг. Өдөржин яг хөдөө. Тэгээ манай дундгавч их найр ихтэй шүү дээ. Яг айрг уужил халамцж байсан, бүлэмцж байсан баг. Бусдаар бол арх нэх ууж байгаагүй дээ. Арх уухгүй болохоор. Тэгтээ айхтар бас агс уусууд байдаг шүү дээ. Өглөөний нэг дасгалаа хийдэг. За өнөөдөр лусын талаар удмын лусын хорлол, удмын лус гэж яг юу гэдэг? Лусын талаар нэг жаах яриа гэл ороод ирлээ да. За ер нь жаахан чухал ус яриа хийх гэж байгаа шүү. Заа. Миний сахиус манзушрэ, манчар барха. Би ч олон сахиустай шүү дээ, тэ. Бурхан багш гэд солигч нь гэд манчар гараад ирнэ. Очрваа. Олон сахиустай. За би сахиусыг бол өстэй маш хүчтэй 10 найлдаг шүү дээ. Шүншгэлдэг. Миний энэ сахиусыг зүүцсэн юунд ч дийлдэхгүй хамгаалагдана. Багш нар ингэж шавнартаа 10 найлж өгдөг байхгүй тий. Би та нарт бүгдээрэнд нөгсөн шүү дээ тий. Непалаас авчирсан. Энд чи одоо зурмал шүү дээ. Зурмал маш нандин шүтэн байхгүй. Фото биш. Тэгээ өөрөө ингэ зүүж байгаа л тэгэл нөхдүүдэд өгдөг юм аа гэл бэлгэлдэг шүү дээ би. За өглөөний минь да. За тунгаагчд өнөөдөр ярьж игээд лус талаар. Урд нь сонсч илөө. Би ярьж илөө. Лусын талаар. Тунгаагч. Лусын талаар надаас юм сонсч ирсэн үү? Сонсч ирсэн баха. За яриарай. Энэ цугаа ярих юм уу?
Шаал далийн нэр авчихад. Лос гэдэг чинь тэгээд тэнгэр мэнгэр бол авчихад тий. За манайхан чинь нэлээд хүмүүс орж ирж шүү. Энд чинь наадмын амралт дуусаг байгаа шүү дээ. Дуусаг байгаа тий. За зэн зангуунууд чи энэ тэндээс хатгаад намайг өстө зоож байна. Энд нэг өргөс байна. Ишаач. За. Энд нэг өргөс байна шүү. Энэ өргөснүүд чи өргөс энд наадах үйлдвэр болоо. Ямар үлгүүрээр өргөсөд наалдаад байна. Би өргөсөнд ямар буруу юм хийсэн болоо гэдэг. За 100 сайхан байна да тий. 100 сайхан Монголд байж байгаа. Тэгээд өвл иш тишэл явчихна. Непал руу л тэгэл явчихна. Непалч бас сайхан шүү гямлаа. Манай Монгол тэгээд дулааны цаг улирал нэх богинохон юм байна. Ер нь урагшаа нэг халуун орнууд ч их сайхан байд юм л шүү. Амар шүү. Өвөл болохгүй хүүтэн биш. Хэвээ байшин байруул жилийн 4 улирал барина шүү дээ байшингаа. Манай Монгол тэгэл 100 их богино ч юм уу те. Тийм л юм. За усын талаар ярий да та нартай. За лус хавдаг гэдэг шүү дээ тий. Лус хавдаг гэж яг юу вэ гэж. За савдаг гэдэг бол газрын эзэн, лус гэдэг бол ерөнхийдөө энэ газар орныг сахигч. Нэг талаараа лус хавдаг гэдэг бол сахиус нь тэнгэрсүүд байхгүй юу. Газрыг хамгаалагч сахиусыг лус гэдэг юм. Лусын хорлол ирлээ гэдэг шүү дээ тий. Лус хорлчлаа гэл. Тэгэхээр хүмүүс юу гэж бас боддог вэхээр лус гэж өстой өөдгөө амьтан байдаг юм байна. Дандаа л амьтаа хорлж явд юм байна гэж бодоод байдаг байхгүй. Гэтэл лус чинь өөрөө газар орныг хамгаалж яадаг, сахиж яадаг тийм цаанаасаа энэ оршихуй үүрэг даалгавартай төрөлтөн байхгүй юу. Лус өөрөө хэрвээ лус энэ газар орныг хамгаалахгүй бол энэ газар орныг ч өстой баллах юм шиг байна. Хүн төрлөختөг хүн бол. Одоо манай энэ богдуул гэдэг ч юм уу, ер нь энэ хайрх дуу, дуул овооны энэ газар орны эздүүд нь бол яг нарийнда хүн биш байдаг байхгүй юу? Лус байдаг байхгүй эзэн нь. Тийм учраас одоо лустай их зөв харьцах хэрэгтэй байдаг байхгүй юу? Лустай их зөв харьцах хэрэгтэй. Лусыг их тахиж явах юм бол тухайн тэр газар орондоо одоо аж амьдрал аз амны шиг буян зай их дэлгэрдэг байхгүй юу? Лус өөрөө асар баян байдаг байхгүй юу? Бас маш баян. Маш их амны шиг хайрладаг. Нөгөө лусын хорлол гэдэг зүйл ирэхээрээ буцаага тэр аз амны шиг бүх юм нөгөө бас лусаас ирж штэ. Энэ газар дээр нь амьдарч штэ бид нар тий. Бараг түрээсээр амьдраад байгаа юм шиг тий. Лусын газар дээр нь амьдраад байгаа юм шиг нэг талаараа. Тэгэнгүүт лусын хорлол гэдэг ч юм уу, лус ингээ хилэгнэхээр яадаг вэ гэхээр тэр цаанаас ирж байгаа буян заяа, аз амны шиг бүх юм чинь хомс болчдөг байхгүй юу? Дэлгэрхээ болчдөг гэсэн үг. За удам сайтай айл гэж ямар айлыг хэлэх юм бэ гэхээр лусын хорлолгүй айлыг хэлнэ шүү дээ ер нь. Удам муутай айл гэж ярьдаг тэр бол лусын хорлолтой айлыг хэлдэг байхгүй юу? За лус гэдэг зүйл чинь тэр чигээр удмаар нэгдсэн байдаг байхгүй юу? Лус нүдгүү гэж үгээд шүү дээ. Удмаар нэгдсэн байдаг. Одоо та нарын өвөг дээдсээс бидний өвөг дээдсээс 1-2 хүн 100 жил 200 жилийн өмнө лусыг хилэгнүүлсэн бол уурлуулсан бол газар устай байгаль дэлхийтэй буруу харьцсан бол булаг шанд бохирдуулсан бол лусын хайртай амьтныг хөнөөсөн бол нэг хүнээс болоод хідэн үеэр ах дүүнэр нь зовдөг байхгүй юу? Лус ингэж юмаа нэгдэг. Лусын нэхэл байхгүй тэр лусын хорлол гэдэг чинь. За тэгээ яах вэ? Ерөнхийдөө бол яг би ч одоо бяцлах заадаг хүн шүү дээ. Тэгээд ямар талаас нь хардаг вэ гэхээр хүн яг үнэмлэхүүдээ гэгээрий ч
чөлөөлөгдөе, бүр үйл үүрэггүй болъё гэхээр лус одоо удмын тэр лусаа засахгүйгээр лусын хорлоллоо одоо хариулж буцаахгүйгээр хүн ер нь гэгэрх боломжгүй байхгүй бас. Гэгэрхгүй гэсэн үг. За лусын хорлол гэдэг бол удмын үйл үүр байхгүй юу? Удмын үйл үүр. Бидний хувь хүний үйл үүр гэж байгаа шүү дээ. Одоо бидний өөрсдийн дотоод сүнслэг үйл үүр гэж байгаа л да. Тэр үйл үүр бол яг бас олон төрөлтөд бид нар хураасан байгаа шүү дээ, тий? Олон төрөлтөд хураасан тэр үйл үүр бол бидний хувь хүний сүнслэг үйл үүр мөн. Тэрийг ариусгаж, засаж, цэвэршиж, тунгалагшиж хүн бол гэгэрэн, тий? Гэхдээ сэрж гэгэрэхэд бурханлаг их сайхан хүн болоход маш том бас нэг том саад байдаг хүчин зүйлүүдийг тэр бол удмын үйл үүр буюу лусын хорлол байхгүй. Бид нар энэ биеийг аваад энэ дэлхийд төрсөн шүү дээ. Энэ биеийг бид нар хаанаас авсан? Ээж аваас авсан байхгүй. Ээж аав маань хаанаас авсан? Бас ээж аваасаа. Ингээд дэшээ өвөг дээдсээс тасралтгүй дамжиж ирсэн энэ бие байхгүй юу? Нэгсэндээ энэ биеийг бид нар зээлж авсан гэсэн үг. Аав ээжээсээ зээлсэн бие байхгүй юу энэ бие бол. Тэгээ энэ биеийг аваад ингээд зээлээд аваад ингээд төрсөн чинь бидний энэ бие өртөө байдаг байхгүй юу? Өртөө. Айл хэзээ бидний энэ биеийг ламбард тавьсан байдаг байхгүй юу? Хэн тавьсан? Бидний өвөг дээдс. Ямар өвөг дээдс? Лусыг хилэгнүүлсэн өвөг дээдсийн шалтгаанаар бидний энэ бие лусын нэхэлтэй өртөө байж идэг байхгүй юу? Одоо генерээ дамжаад гэсэн үг шүү дээ, тий? Энэ би генерээ дамжаад би ямар ч муу юм хийгээгүй байгаад байхад л ердөөсөө нэг амьдрал болдгоо биш үү, тий? Тэр нь энэ бидний энэ пицэг бие. Энэ пицэг биеийн дотор бидний сүнс байгаа. Гэхдээ энэ пицэг бие чинь бас бидэрт нөлөөлдөг гэсэн үг байхгүй юу? Пицэг биетэй хамааралтай асуудал бол усын хорлол буюу удмын асуудал буюу удмын үйлдвэр. Тэгээ эн чинь бүр 100 жил, 200 жил, бүр 300 жилээр яригддаг байхгүй юу? Лус чи их урт настай шүү дээ. Бүр 2-3 мянган жил энэ насалдаг байхгүй юу? Тийм урт настай. За тэгээ олон зуун жилээр яригдана. Олон зуун жилийн өвөг дээдсийн одоо айхтар асуудал тэр чигээрээ бид нар дээр бууж ирдэг байхгүй юу? Тэгэхээр яг одоо гэгэрийн их сайхан болыг гэхээр чөлөөлөгдөн гэсэн үг шүү дээ. Одоо гэгэр гэдэг чинь үйл үүрээсээ салах юм шүү дээ. Үйл үүргүй болно гэхээр удмын үйл үүр чинь байж идэг байхгүй. Энэ би энэ биеийн дээр чинь сайхан явж идэг байхгүй. Нэг сайхан бие аваад төрсөн чи яах нь вэ? Хайл хэзээ бидний энэ биеийг банкнд тавьсан байдаг байхгүй. Хэдэн сая төгрөгийн өртөө бие авсан гэсэн үг. Тэгэхээр энэ биений өрийг үйл үүрийг төлж дуусахгүйгээр бид нар энэ пицэг биений үйл үүрээс чөлөөлөгдөж гэгэрч чаддаггүй гэсэн үг. За миний харж байгаагаар анзаарж байгаагаар бол Монголын бүх бясалгаач нар лусын заслаа засч чаддаггүй. Лус нь асуудалтай байдаг. Ялангуяа ариавлын бясалгаач нар ялгаагүй хэн ч ямар ч мундаг багштай байсан удмын лусын хорлол нь байж идэг. Энийг засах аргаа мэддэггүй, дээрээс нь ингээд туслаад хамт засаад хүн олж мэддэггүй, таньдгүй, очдоггүй. Тэгээ хичнээн бясалгал хийгээл байдаг, сайхан болоод байна гэж бодоод байдаг. Ердөөсөө ингээд бас болдгоо асуудал байдаг байхгүй юу? Өөрөө сайхан болоод байна гэсэн чинь нөгөө удам нь болдгоо тий? Одоо тийм бясалгаач нар байгаа шүү дээ. Ингээд өөрөө гоё байгаад байна гэсэн чинь удмынх нь өвдөж зовоод ингээд хэцүү байгаад байдаг тий? Тэр шиг үгүй. Удмынх нь асуудал чинь нөгөө удмынх нь үйл өөрийн асуудал биш шүү дээ. Лусын хорлол байж байгаа. Тэгэхээр лусын хорлолыг буцаана гэдэг бол лусын удмын тэр айхтар үйл үүрэн шүү дээ. Одоо бидний энэ биеийг аваад төрсөн чинь өртөө бие аваад төрсөн байж шүү дээ, тий? Тэгэхээр энэ удмын өрийг төлдөг гэсэн үг. Лусын хорлолыг хариулна, лусыг засна гэдэг нь энэ пицэг биений энэ генийн төвшөнд бидэрт өвлөгдөн, уламжлагдсан ирсэн удмын энэ асуудлыг ямар асуудлын өр нэхэл дагал байдаг байхгүй юу? Одоо бидний нэг өвөг дээдсийн нэг 100 жил, 200 жилийн өмнө нэг хүн одоо анчин энэ их байсан шүү дээ бидний одоо тий. Үр хөвгтөө тэжих гэл тий хөөрхий. Тэгж жагаад
лусын амьтан хөнөөцсөн байдаг байхгүй юу? Лус заримдаа нэг 2 өдрөөр энэ ингээ амьтан болоо хувираа явж идэг гинэ. Тэнгүүд пан бодцсон байдаг. Лусыг хөнөөцсөн шүү дээ. Тэнгүүдстэй айхтар хилэгнэнэ. Тэгээд нэгчин шүү дээ. Лус нэгхтээ маш олон хүний амь авдаг байхгүй юу? Бас лус өөрөө. Бидний өвөг дээдсээс лусын хорлол буюу лусын нэхэл даглаар маш олон хүн өөд болсон байдаг. Тэр нь маш олон хүн лусын шалтгаанаар лус авсан байдаг байхгүй. Тэгээд одоо лусын хорлол ирэхээр яадаг вэ гэхээр энэ хөлөөр юм доогуур их өвддөг гэж байгаа. Энэ доо талаар ингээд их өвчин ороогоод идэх чинь лустай холбоотой. Яр шарах гараад идэх чинь лустай их холбоотой гэж. За тэгээ богино наслах чинь лустай холбоотой. Богино. Одоо би сүүлийн үед яг лусын засал яг ингээд шавнагт хийж өгч байгаа л да. Тэгтэл янз бүрийн хүмүүс манайхан дээр ирж штэ. Ердөөсөө эрэгтэйчүүд нь тогтдог хүн дээр айдаг байхгүй юу? Ганцхан эрэгтэй үлдсээ. Одоо ганцхан эрэгтэйтэйг ирж яах гэж ирж байгаа байхгүй юу? Зайлвал бүр удмаараа ингээд хэдэн үеэрээ эрэгтэйчүүд нь ингээд насалдгүй. Бүр хүүхэд байх үедээ дандаа энддэг байсан тухай ярьж байгаа байхгүй юу? Тэгээ нөгөө ганц үлдсэн нөгөө залуу маань архичин болцсон. Бүр архины хамааралтай бүр аимшигтай архи болдог. Амьд үлдсэн л их юм байгаа байхгүй тэр хүн. Энэ юу юм? Лусын хорлол. Би засч өгсөн шүү дээ. Одоо тэр айл цаашдаа тэр айл магадгүй 200 жилийн хугацаанд ирчүүд нь ингээд тогтохгүй ингэж зовсон байж магадгүй байхгүй юу? 200 жилийн хугацаанд. Би нэг л тасалж өгч байгаа байхгүй. Нэг л антуудаа л байна. Одоо тэр айл цаашдаа ирчүүд нь тогтно. Асуудалгүй болсон гэсэн үг. Тэр чигээр ах トゥ өнөр нь удам нь ямар ч асуудал болсон. Лусын хорлоор тэгээд бас богино наслаад байдаг байхгүй хүн. Одоо 80 наслах хэрэгтэй байсан бол 50 насалдаг ч юм уу 60 насалдаг ч юм уу. Яагаад ингэ богино наслаад байгаа юм бэ гэхээр нөгөө урт наслах гэдэг чинь бас буян шүү дээ тий. Тэр буйныг л аваад идэх байхгүй да. Лус аваад идэх. Лус руу очиод идэх гэсэн үг. Богино настай болдог. За дээрэс нь өвчин зовлон ээрэд идэг тий. Өвдөд идэг. Өвдөхгүй байх чинь бас буян байхгүй да. Тий. Өвчин зовлон биеийн ээрэд нэгдэг чинь мөн лустай бас айгүй холбоотой байдаг байхгүй. За тэгээ буйны сорно гэдэг чинь үгс өгөхээр өдөрт нэг 10,000 төгрөгийн ажил хийгээд 10,000 төгрөг орж ирэнгүүт 1,000 төгрөг нь л орж ирнэ. 9,000 төгрөг байхгүй хаашаа алгаас бүүм. Лус суутгаад идэг байхгүй. Айгүй хэцүү угаас тий. Ааш нэг хэдэн төгрөг олонгууд нөгөөдгийнх нь 9,000 хаашаа алгаас бүүм. Лус авч идэг байхгүй. Одоо нөгөө шимтгэл гээл те. Одоо цалин дээрээс нь шимтгэл гэдэг чинь тэрэн шиг хэдэн үеэр нь шимтгч идэг байхгүй. Айгүй сонирн богоц. Их баян өргөн их олон малтай ч юм уу ер нь их тийм их сайхан амьдарч байгаа улсууд бол дээр үед мундаг ламнар нь өвөг дээдсэн үр хүүхэдтэй хойч үедээ лусын асуудлын засаад өгцөн тийм айл байдаг байхгүй юу? Ямар ч асуудалгүй. За тэгээд удам сайтай айл гэж ярьдаг шүү дээ. Одоо ингээд намайг жоохон бах үед л тийм их яриа их сонсдог байсан. Тийм их удамтай сайн айлын хүнтэй суугаарай гэл те. Эмэгтэйчүүдийн сайн айлын хүүтэй суугаарай. Их удмыг хараарай гэдэг шүү дээ ер нь л те. Удмыг хараарай гэдэг. Та нар удамтай айл гэж ямар айлыг хэлэх вэ? Юу гэж бодож байна? Удамтай айл гэж. Удам сайтай айлыг яаж мэдхий? Ямар айлыг удам сайтай айл гэх юм? Тунгаагч ямар айлыг удам сайтай айл гэх вэ? Танах удам сайтай айл мөн үү? А? За тэгээ яагаа мөн гэж бодож байна? Танд бас асуудал байгаа шүү дээ. Та хань ижлээ тогтоогоогүй те. Ах トゥ өнөр чим богино насалтгүй, бие нь өвддөггүй. Олуула асуудлууд байна те. Удам сайтай айл гэж ямар айлыг хэлэх үү гэхээр томчууд ирж төрсөн байдаг байхгүй тэр айлд. Том цэргийн жанжин, баатар, том хутагт хувилгаан тийм хүмүүс тэр удамд айлд ирж төрсөн бол тэр айл удам сайтай айл байдаг байхгүй.
Тэгжил мэднэ. Өөрөөр мэдхэд хэцүү заяа. Удам сайтай айл байдгийн шал өөр штэ. Шал өөр онцгой байдаг шүү удам сайтай айл. Их сайчул ирж төрдөг юм байна. Дандаа сайчул. Сайчул гэдэг чинь одоо манай Монгол улсыг чирж явдаг том сайд ч юм уу, тэ? Тийм хүмүүс байдаг байхгүй. Доктор, профессор их том мэдлэгтэй докторууд их олноороо төрсөн ч юм уу. Би тэр Эрдэнэ далай суманд хийдэд 2 жил байсан. Тэгэхэд тэр манай тэр арааш дарга гэдэг штэ тий. Арааш дарга төмөр замын тэднийх бол удам сайтай айлсан штэ. Бүр шал өөр юм бэлээ. Энэ хотод ч гэсэн ах トゥ өнөр нь одоо сая би Мост Монгол Улсын их сургуульд магистр төгссөн. Тэгэхэд Янжин Сүрэн багш маань надад бас ингээл их тусалж байгаа байхгүй дэмжиж ирсэн. Янжин Сүрэн багш одоо ингээл тий ерөнхийлөгчийн юу лээ хэний зөвлөх мөвлөх энэ төр байгаад байсан дээ тий. Айгүй ингээд бас том ажил хийж штэ. Монгол улсын төлөө тий. Тэгэхэд арааш даргын удмыг би тэр нэг суман дээр очиж штэ. Тэгэхэд тэр суман дээр нэг удам сайтай айл байгаа байхгүй. Тэр нь арааш байх байлаа штэ. Тэгэл би хөдөө байдаг ах トゥ өнөр дээр нэг очиход хачин сүсгтэй. Хүүх ингээл амч. Сүсгэлээл. Тэр сүсэг сайтай байгаа энэ бол гоцсуу юм чинь. Тэр сүсэг сайтай байгаа хүндэл бишрэлтэй байгаа энэ чинь тэр удмын юм өөр биш штэ. Тэгээ тэд нар яагаад хэдэг тийм удамтай юм бэ гэсэн чинь тэдний том хотог товлгоо хүн төрж исэн юм байлээ. Манай онгийн хэдийн баригрын лам дамцагдорж гэж лам байсан байхгүй том лам. Одоо ноён утгтын багш нь байхгүй. Тэр ламын нэг хойд дүр нь тэднийхээс төрж исэн юм лээ. Бараг тэр социализм үеичтэй саяхан байсан юм л ч тэр хойд дүр нь өөд болсон. Тэр хөгшин байсан ш тухай үедээ нэрээ. Тэгэхээр тэр мундаг хотог товлгаадуу тэр сайчууд тэр удамд төрж байсан аа. Тэд нар чинь энэ лусын хорлоо хамгийн гол нь засч исэн байт юм бэл. За тэгээ тийм сайн айлд сайчул ирж төрд юм бэл. Одоо том сайн сүнснүүд чинь одоо хаан төрхөө шийддэг гэсэн үг байхгүй юу? Ингээ хардаг гэсэн үг байхгүй. За бас хаан төрөх вэ гэх ингээд. Жишээ нь бурхан багш хааны хүү болж төрсөн байна шүү дээ, тэ. Бурхан багш зүгээр л өөрөө сонгосон байхгүй да. Хаан болж төрхийг сонгосон. Хэдий ч нэ өндөр сүнс байна, өндөр заяатай сүнс байна. Тэр хэмжээгээр хаан төрхөө сонгодог байхгүй томчууд сүнснүүд. Тэгэхээр чин том сүнснүүд бүрстэ хэдэн үеэрээс тэ нэвширтлээ усын хорлол болцсон өртөө тийм айдаач төрөхгүй байхгүй да. Сүнснүүд боли базаахгүй айлууд гэж харна шүү дээ. Тэ? Тийм айхтар айлд очиод төрөнгүүд нөгөө айл чинь асар лусад өртөө тийм айл шүү, тэ? Тэгэл бие нөвдөөл айгүйх тийм барцад үүсэн шүү дээ. Уг нөгөө зориг нь бяцлал хийж гэгэрх зоригтой төрнө шүү дээ тэр хүн чинь, тэ? Гэтэл нөгөө удам нь шууд бие муутай тийм хэцүү бие авна гэсэн үг байхгүй юу? Шууд төрснөөс хойш бие нөвдөөл эхэлнэ гэсэн үг. Өвдөөл эхэлнэ. Тэгээ богино насалж магадгүй. Тэгээ жаахан буян цуглуулсан ч гэсэн дандаа нөгөө удам руугаа яваад идэг. Айгу төвхтэй. Тийм байдаг. Тийм учраас өндөр сүнснүүд яадаг вэ гэхээр өндөр заяатай айлд төрдөг гэсэн үг. Манай лагва өгш шүү дээ, доктор лагва өгш. Тэдний удам нь айгу өндөр шүү дээ бас. Өндөр заяатай бас юм байна лээ. Би ингээ их өндөр заяатай хүмүүсийг харж ирсэн л да. Зүгээр тэр хүмүүсийг харахаар удам нь гайхамшиг байдаг байхгүй. Удам нь жинхэнэ супер гэгээнтэнгүү тэнд төрөөд удамаа өр хүүхдээстэй гайхамшигтайгаар засцсан байдаг. Тэгэхээр манай монголчууд ч гэсэн бүгдээрээ энэ тусын хорлолгүй гайхамшигтайгаа бас болох боломжтой шүү дээ. Болох хэрэгтэй байхгүй тий. Би лагаагш яг төрсэн газар нь очиж ирсэн бид нар. Тэгсэн чинь ингээд манай нэг ихчийн чихэнд нь тим юм ороод ирсэн гэсэн. Өндөр тотохтой, өндөр босохтой, өндөр гэд дөрвөн шүлэглээл, дөрвөн юм өндөр гэл ороод ирсэн гэж байгаа юм. Тэгэхээр юу гэсэн хэр жишээ нь лагаа огшийн удан байна штэ. Өндөр босохтой айлга байхгүй юу? Тэр өндөр босхон дээгүүр нь барагтай сүнс давж очиж төрж чадахгүй гэсэн үг байхгүй юу? Сайчулал ирж төрнө гэсэн үг штэ. Босоо өндөр байдаг байхгүй юу бас. Онцгой огоц юм. Тэ? Миний удам ч гэсэн бас би миний удам бас сайн удамтай штэ. Би ч гэсэн. Миний удам жанжин хүн төрж исэн байхгүй юу? Манай өвөөг яах улсын заа жанжин хүн байсан байхгүй юу? Удам сайтай. Одоо Баатрийн удам байна шүү дээ, тий? Баатар жанжтын удам ч юм уу. Сайн ламнарч байсан манай удамд. Магадгүй би бас ингээд нэг удамаа ирж олж төрөхдөө харсан байхгүй юу? За
бидний гайгүй гэж төрсөн гэсэн баг. Лусын хорлол багтай л те. Лусын хорлоо одоо та нар ингээ хариулаад засчих юм бол яадаг вэ гэхээр ирээдүйд танаа удаад чинь томчууд, гинтэнгүүд Монгол улсын ерөнхийлөгч төрж магадгүй байхгүй юу? Одоо Чингис хаан гэхээр чи алтан ур гэдэг байгаа шүү дээ, тий? Чингис хааны одоо алтан ур гэхээр чи бас л их өндөр заяатай байгаа шүү дээ, тий? Чингис хааны дээд үе бол энэ лусаа тахихаа бас мэддэг байсан юм билээ шүү дээ, айхтар улсууд. Тэр Юсүхэ Баатар ч юм уу тэр Чингисийн дээд үеийн энэ Бурхан Алдун гуул руу очихдоо энэ Бурхан Алдун гуулыг очиод тагцсан гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр тухайн газар орных нь эзнийг тагчаар хаан суучдаг байхгүй юу? Хаан болчдөг. Нөгөө лус авдгууд нь зөвшөөрөл өгдөг гэсэн үг байхгүй юу? За та хаан суу гэл. Эзэн ирхшээ. Тэгэхдээ тэднийх бол одоо Юсүхэ Баатар ч юм уу тэр дээд үе нь бол тэр удмаа ариусгах тэр лусыг тахих тэр нарийн ширийн имийг их сайн мэддэг байсан юм шүү дээ дээд үеийн те. Тэгээ яасан Юсүхэ Баатар лусаа ингээл засаал те Бурхан Алдун гууланд очиж дахиад ийм гоё өвөг дээдсэн сүсэг бишрэлтэй их гоё тийм гэгэн их хүмүүс байсан байна те. Их баатрууд хэдий төрдөг, их гэгэнтэнгүү төрдөг ч юм уу. За тийм айлд Чингис хаан төрсөн байгаа байхгүй. Ямар айл Чингис хаан төрсөн юм? Лусын хорлолгүй удам сайтай айлд. Онцгой айлд Чингис хаан төрсөн. Базар дармын Чингис хаан чинь юу Монгол дэлхийн хүн төрсөн байгаа байхгүй. Лусын хорлол ийм том асуудал байна. За лусын асуудлыг, лусын хорлыг засъя гэвэл биш үү? Тийм амархан биш. Тэгэл манайхан лусын хорлол буулаа. Заавал лусаа засуулъя гээл. Тэгэл хэн дуртай нь очоод застдаг юм шиг байна л л дээ. Тэгтээ засагддаг байхгүй юу? Хэн дуртай нь лусыг засдаггүй. За лусыг засах Монголд 2 хүн байгаа. За яа. Миний багш бид 2 л байгаа. Өөр Монголд лусын хорлыг засах хүн байхгүй. Би нэг нийтэд хэлчихье заа юу. Надтай маргалдах хүн байхгүй. Маргалдаа тэгвэл хүрээ дээрээ за. Монголд манай ламнар дотроос лусыг жинхэнэ утгаар нь засах юм. Одоохондоо манай Монголд ламнар дотор байхгүй. Ламнар битгий гомдорой. Тэгтээ би үннийг хэлж байна. Бөө тэнгэр үзэлтэнгүүд лусыг засна гэсэн ойлголт угаасаа байхгүй заа юу. Харин бөөнөр энэ тэнүүгээр хөдөөгөр явжгаад тухайн газар орныг тогшруулад байдаг байхгүй юу. Лусуудын тогшруулад байдаг. Яагаад тэгэхээр нөгөө хүний биеинд янз бүрийн нөгөө хий төөрөлдсөн сүнснүүд энэ төр ороод янз бүрийн хүмүүсийн толгойг эргүүлээ лус мусыг чинь тахи махи гээд тэнгүүт тэр лусууд нь тийм хад ороолоо янз бүрийн аюу дургүй байдаг учраас тогширдог байхгүй юу. Бүр харин өөрийн удмын лусаа засгаж байгаа нь энгээд улам лусыг хилэгнүүлж магадгүй. Янз бүрийн бөө дагуулж яваад тэгээ лус мус засна гэдэг. Одоо энэ 100 манайхан чи ийш тийш явдаг, өвөг дээдсийн газар орон руугаа явдаг. Бөө мөө дагуулж явж тэнхтвэ та нар. За тэгж буяндаан бузар хийгээд яхав дээ. Би бас үнийг л хэлж шүү заа юу. Тэр биендээ янз бүр юм оруулаад байдаг тэр бөө мөч гэдэг юм уу. Тэр улсууд бас ойлгоорой. Та нарын биеинд ороод идэг юм угаасаа лус засч чадахгүй шүү. Лус застагчгүй. Өөртөө болон хүмүүст битгий гай болоорой. За юу. Бөөнөрт би бас хэлье. Манай ламнар энэ тэнд очиж бас лус засах гэж оролддог баг. Гэхдээ та нар бас лус засч бараг чаддаггүй шүү. Одоо би ингээл хэлэхээр хүмүүс их жоохон дургуутсах хандлага байж магадгүй. Гэхдээ л одоо үннээ мэдэх хэрэгтэй шүү дээ, тий? Би Монголын ламнарт хэлдэг шүү дээ. Та нар над дээр ирээ жоохон юм авал та суралцалтаа гэж хэлдэг шүү дээ. Би наад зах нь лусыг яаж засах вэ гэдгийг би тэд нар зааж өгөх байхгүй юу? Аа? Гэхдээ нэг лам байгаад байдаг. Тэгээ өөрийнхөө урдмын ч лусыг засч чадаагүй явж байгаа шүү дээ өөрөөсөө. Тэгэхэд яаж бүр өөрийнхөө удмын лусыг хүртэл яаж засах вэ гэдгийг би хүчийг өгнө шүү дээ. Зааш шүү дээ. Ийм юм хүртэл надаас ирээ сурч чаддаг байхгүй юу?
200 жил, 300 жилээр яригддаг зүйл учраас энийг тийм амархан засдаггүй юм заяа. За би л тусын заслыг бол хийдэг. Гэхдээ би яг өөрөө шавнарт л хийж өгдөг. Миний бясалгалд явж байгаа. Би ер нь засал хийдэггүй шүү дээ, тий? Та нар мэднэ үстэй ингээл янз бүрийн засал хийгээл ном уншдаг, тий? А би нэгэн л засал хийдэг. Тэр нь тусын засал. Яах гэж би тусын заслыг хийдгийг шавийн тулд би шаваа гэгэрүүлэхийн тулд хийж өгдөг байхгүй юу? Удмынхаа тусын асуудлаас чөлөөлөгдөхгүйгээр тухайн шавь маань, бясалгаач маань гэгэрдэггүй юм. Тусын хорлоо засахгүйгээр хүн бас гэгэрдэггүй байхгүй юу та. Тэгэхээр юу гэсэн үг юм? Би өөрөө шавийг гэгэрүүлэхийн тулд засч өгдөг гэсэн үг. Та нарын удмын чинь 200 жилийн хугацаанд ингээ ах トゥ унэрт чинь асуудал ирсэн. Айгүй том асуудал байдаг байхгүй юм чинь. Тэгээ та нарын өвөг дээдс лусын хорлол гэдэг чинь лусад өөр тавьдсан байдаг байхгүй. За дотоод сүнслэг буян гэж ярьдаг шүү дээ. Сүнслэг буян талаас өөр тавьдсан байдаг байхгүй юу? Ямар өөр? Жишээлбэл тэр зүгээр мөнгөөр тооцох юм бол 100 тэрбум. 100 тэрбумыг өөр тавьдсан. Ах トゥ унэрч, өвөг дээдс чинь лусад 100 тэрбумыг өөр. 200 жилийн хугацаанд та нарын ах トゥ унэр төлсөн. Яаж төлсөн юм? Өвдөд зовоод, богино наслаад, жоохон мөнгө төгрөг орж ирэнгүүт өгөөд 200 жилийн хугацаанд 10 тэрбумыг л төлсөн байдаг байхгүй юу? Байж магадгүй. Цаана 90 тэрбум байж шээ. Та нарын ах トゥ унэр төлнө шүү дээ лусад. Энэ оршихуй төлнө. 90 тэрбум. Дахиад 2-300 жил төлөх болно. Дахиад 2-300 жил өвдөн зовно, богино наслан зөндөө асуудал шүү дээ. Тэгэхээр лусын заслыг хийж өгөх гэж байгаа багш нь яадаг вэ гэхээр өөрийнхөө дотоод буйнаараа тэр удмын чинь 90 тэрбум ч юм уу тэр их том өрийг чинь тэгэлдэг байхгүй юу? Хэн төлдөг? Багш бурхантай нийлж төлдөг байхгүй юу? Нэгсэндээ дотроо тэр бомтон байдаг байхгүй юу? Мэлбагт хэлсэн байдаг шүү дээ, тий? Дүүн аха та энэстэй нэр энэ урд нэг лам өстэй үнэхээр олон шавнартайгаа өстэй торог дурдан дотор бөмбөрөөл гоё явж штэ. Тэгэхэд та ингээд нэг хадан дотор өстэй нүцгэн сууж явах юм. Ичгэвтер нүцгэн сууж явах юм. Та ингээ гоё амьдраач гэж хэлдэг штэ мэл бодъё. Тэгэхэд би хүсэхгүй байна. Гэхдээ би ингэж амьдрч чадна. Би наад хүнээс чинь наад ламаас чи би барыг 100 дахин илүү тансаг гоё амьдрч чадна гэж Мэлбагт хэлсэн байдаг байхгүй юу? Мэлбагт ууланд хадан дотор нүцгэн шав шалдан сууж исэн ч гэсэн дотор нь ийм буян байсан байхгүй. Жишээ нь Мэлбагт дээр очиж шавна гэгэрийгээ очиход Мэлбагт яах нь вэ? Лусынх нь удмын лусын асуудлыг төлж исэн гэсэн үг. Дотоод буянаараа. Мэлбагт лусуудад нь. За тэгээ яг лусын хорл гэдэг чинь бол ер нь тэгээд үндсэндээ бидний өвөг дээдсийн хүмүүсийн буруу үйлдэл газар ус байгаль дэлхийтэй буруу харьцснаас ирсэн удмын асуудал байхгүй юу? Булаг шанд хамаагүй бохиролж болдоггүй байхгүй юу? Жишээ нь одоо усны эхэн дээр нэг тийм өвчнөд одоо тахал энэ төр ингээ өвчнөд хардаг штэ. Тэр чинь бас ингээд тийм буруу хүмүүсийн үйлдэлээс болдог гэж байгаа баа. Жишээ нь тахал өвчнөд хүн бай гэж бодъё нэг тийм айхтар те. Тэнгүү тэр өвчтөд хүн өндөр усны их ууланд гэж байгаа штэ те. Усны их чинь бүр уулнаас урсдаг байхгүй юу? Ууланд явж гаад усны эхэн дээр нь очиод гараа угаачих юм бол усан доошо урсаад тэр усыг нь мянган хүн уугаад мянган өгдөг байхгүй юу? Тэгэхээр тэрнээс лус хамгаалж идэг байхгүй юу? Олон амьтдын амийг амьдралыг хамгаалж идэг байхгүй лус өөрөө. Хин нэгэн мунхаг хүн молгоо хүн ирээд усны ихэн дээр өвчнөд тэр муухай юм угааж тэрнээс нь олж хамаг амьтан ундалж өгч өргөдөхөөс лус өөрөө сахиж байдаг байхгүй юу? Тийм учраас булаг шандыг бохирдуулж болохгүй, булагт цусаа тусааж болохгүй гэдэг дандаа хэлдэг шүү дээ. Бидний жоохон бах үед дандаа хэлдэг байсан те. Цусаа тусааж болохгүй шүү гээ те. Айгу тогширдаг гэд. Худагт цусаа тусааж болохгүй, голд усанд цусаа тусааж болохгүй гээл те. Эмэгтэй хүн гардаг уул байдаг шүү дээ. Та нар тэр юу гэж боддог вэ? Эрэгтэйчүүд л гарна, эмэгтэйчүүд гарч болохгүй гэх тийм уул байдаг шүү дээ.
хүмүүс манайхан бодохоор тэгж боддог штэ. Эмэгтэйчүүд бид нар жоохон хэмэргүй юм шиг байна. Эрэгтэйчүүд жоохон хэмэртэй болохоор л гарч ийн гэдэг. Эмэгтэйчүүд хүүхнүүд тэгж боддог байхгүй юу? Өөрсдөө залбир ингээд нөгөө дороогоор бас жоохон мэдэрдэг байхгүй юу? Эмэгтэй хүн болол төрсэн зал. Би эрэгтэй байсан бол гарахад байсан байх таа гэл те. Гэхдээ тэр нь эрэгтэй эмэгтэйтэй биш байхгүй юу? За юу. Эмэгтэй хүн ч уулан дээр гарч болно. Тэр шилийн богд могдчихвөл одоо тэгэл хамаг одоо эмэгтэй хүн гарч болохгүйгээ хорцсон уулан дээр нь гарч болно заа юу. Гэхдээ нэг юм байгаа юм. Яагаад хорцсон гэхээр эмэгтэйчүүд сарын өмнө ирсэн үедээ гараад идэх байхгүй юу? Сарын өмнө ирсэн үедээ өндөр уулан дээр гарч болдоггүй байхгүй эмэгтэй хүн. Цусаа тусаахаас сэргийлж шít. Уул ус тэр нөгөө шүтэн тэр сайхан тэр дээр нь бурхтын хот мандалж байгаа юм уу? Тэр ариун нандан газар цус тусааж болохгүй. Эрэгтэй хүн ч гэсэн цусаа тусааж болохгүй ялгаагүй. Тэгээ эмэгтэйчүүдийг уг нь бол зүй нь бол тийм сарын өмнө ирсэн үедээ өндөр уулан дээр гарч болохгүй шүү л гэж хэлэх хэрэгтэй байхгүй юу? Яг дээр үе нөгөө мундаг лам нар бол хэлжлээсэн байх л да. За миний хүүхдүүд энэ уулан дээр сарын өмнө ирсэн үедээ битгий гараарай гэж хэлжсэн баг те. Гэтэл хүн үнэхээр тэнэг ш та мунхаг байхгүй юу? Нууцаар нөгөө сарын өмнө ирсэн ч гэсэн давхад гарчдаг байхгүй хүүхнүүд. Тэгээ тэр нэг молгоо хүнээс чинь болоод айгүй тэнд цус мусан тусчул. Тэгэл лусын хорол ирнэ шүү дээ. Тогшин газар лус нь хэлэгдэл ах トゥ нарын ингэ шүү дээ. Тэгээд за ер нь боли эднэр ер нь бүтэхгүй юм байна. Нөгөө дээр мундаг том лам нар чинь. Сарын өмнө ирсэн үедээ битгий гараарай гэж эдэр өстө ойлгохгүй юм. Болио эмэгтэйчүүд битгий гараарай. Хоморгонд нь бүгдийг нэгчиж байгаа байхгүй. Тэр нь амар юм байна шиг эдэр ойлгохгүй юм байна. Яг ойлгох эмэгтэйчүүд байгаа л да. Гэхдээ ойлгохгүй нэг тийм сонин сэгсгрүүд бас байна. Тэ? Голич тэгээд бас хүн үнэхээр өстөн үнэхээр мунхаг шүү дээ бас. Цаана нь ямар аюул, ямар хүнд юм удамда ах トゥ нэртэй ирэх тийм юм аа энэ ботдгүй байхгүй. Хар амиа хичээгээл. Гэхдээ би энэ уулан дээр гарч би юм идээл дээ энэ гэж байгаа гараад тэгэл ачи юм болдог байхгүй. Зүй нь бол ер нь бол тийм шүү заа юу. Зүй нь бол тийм. За тэгээд одоо олон хүүхнүүд уул руу гарахаар бол гайчгүй яа. Уулан дээр гарч болтгүй гэсэн газар нь олон хүүхнүүд одоо энэ зүүн дайралцгаар юм хэлчихгүй яа. Тийм ээ. Гэхдээ манай нэг багш байдгийн маань зүгээр гарч болно гэсэн шүү дээ. Ингээл маргалтаал тий. Манайхан ч нөгөө нэг сүсэг бишрэл өндөртэй юм чи нөгөө эргэжтэйчүүд нь ингээ хориол хүүхнүүдийг тий хаагаал тулаа болох уу дээ энэ зүүн эрэгтэй эмэгтэйчүүдийн эрчүүд нь овоогоо хамгаалах эмэгтэйчүүд нь овоолд оргил улаацалдах тэмцээ болгоо тий. Ямар юм дөдөг айч юу. За яг ер нь тэгээ энэ нарийн учир ингээ юмны нарийн учрыг ер нь мэдчих хэвчээ шүү дээ. Дээр үе лам нар бол мэдчихсэн байхгүй дээ энийг чи. Тэгээ яг хэлж өгч л байсан байх тэгээ ойлгохгүй болохоор чинь тэгээ бүгдийг ингээ хорчиж байгаа байхгүй. За бол. За тэгэхээр яг лусын хорлыг хариулж буцаана гэх юм бол одоо өвөг дээдсийн тэр ганц нэг тийм буруу зүйл хийж исэн хүмүүс их өмнөөс маш их ингээ намжилт гэл юм л да. Тэгээ яг одоо манайхан бол одоо 100 болохоор өвөг дээдсийн газар орон руу их очдөг. Тэгээд эдэ будаа их тавьдаг л да тий. 50 бясалгана бодцгоодог бах. Ер нь бас тэгч ёстой л доо. Бидний өвөг дээдсийн амьдарч байсан газрыг үеийн үед тэтгэж ийсэн тэр эдэ ондаа замны шиг буян заяа бүх юмыг нь хайрлж ийсэн өгч ийсэн баггүй л усууд. Тэгэхээр өнөөдрийн бас тодорхой хэмжээний бидний бас сайн яваач гэсэн тэр газар оронтой холбоотой тэр газар орны усуудтай бас холбоотой байхгүй юу? Нэгсэндээ бидний үндэс гэсэн үг. Үндэс. Нэг сайхан мод ингэж том мод ингэж ургаад дээр нь цэцэг жимс, алим жимс ургах юм бол тэрний үндсэн сайн байж ургана шүү дээ, тий? Одоо бид нар ингээд нэг модон дээр ургаж байгаа алим гэж өөрийгөө төсөөлье тий. Өөхс ачин гоё алим ургаж जैन тий.
яг ингээ боловсрцсан те. Тэгвэл тэр модны үндсэн сайн байж ижил сайн усалж ээж сайн байж иж тэр мод гой цэцгэлж байгаа шүү дээ. Тэр шиг бидний үндэс юу юм гэхээр өвөг дээдсийн газар орон амьдарч исэн газар уул овоо шүтэн нэг байхгүй юу. Тэгтээ уул овоог шүтдэггүй шүү манайхан заа юу. Лусуудыг шүтдэггүй юм за. Шүтэх бол биш. Зүгээр ингээ талархаад тэ? Одоо номон дээр бол тэгж гардаг юм. Одоо бороо хур оруулах ч юм уу, одоо амжиргааны тухайд лусуудтай нөхөрлөж болно гэж хэлдэг байхгүй юу. Манайхан овоон дээр гарцсан сунж мөргөөлөдөг тэр мэр чинь буруу шүү дээ. Ер нь энэ овоо момоо тахилах чинь дандаа лусуудыг тахиж байгаа байхгүй юу. Лус тахиж штэ. Тэ? Лам нар энэ төр ингээ очил лус тахиж байгаа штэ. Тэ? Мөргөх систем бол лам нартай мөргөх систем болохоос биш овоонд мөргөдөг байхгүй да. Лусад мөргөдөг юм. Лус бол аврал биш. Зүгээр бороо хураа оруулаач лусгүй тэргээд ингээд нэг дээж мэж өргөдөг ч юм уу. Иймэрхүү байдлаар бол нөхөрлж болно л гэж хэлдэг байхгүй. За тэгээ сүүл үед манайхан бөө тэнгэр үзэл их дэлгэрж байгаа. Тэгээ энээсээ болоод өглөө нар харах марах энэ төр гэдэг ч юм уу тийм юм их дэлгэрж байгаа юм байна. Би энийг тийм цохимжтой зүйл гэж боддгоо шүү дээ. Өглөө ингээд шиний нэгэнд нар мар харах марах гээд овоон дээр өндөр овоон дээр гараа нар харах марах гээд ийм юм хэнийг хилээд өгцیں юу хийгээд байгаа юм би бол ойлгодгүй энийг. Яг үнэхээр. Би чинь нөгөө хийдтэй байсан. Тэгсэн чи хараа шиний нэгэнд хүмүүс байдгүй. Нөгөө сомон дээр. Тэгсэн яасан гэсэн чи хойд овоон дээр бүгдээрээ цугалцсан нар харна гэж зогсож байгаа байхгүй юу. Гэхдээ нар харж яах гэдэг юм. Уг нь зүүн бол биш дээ. Бидний өвөг дээдсээс уламжиж ирсэн тэр нандин сүм хийдтэй өглөө эрт хамгийн гой хувцас өмсөөд ээж автагаа золгочоод ирж бурхан шүтэнтэй хүндэтгэл үзүүлэх хэрэгтэй байдаг байхгүй юу? Багхгүй. Бүгдээрээ тэр хойно очоод овоон дээр зогсцсон. Уухай тэр шашгараад. Энэ бол буруу шүү манайхаа. Үнэхээр буруу. Би хийдтэй 2 3 лам нь хийдтэй ингэ сууж байгаа байхгүй. Нөгөө хүмүүс байдгүй. Тэгэхээр юу гэхээр шиний нэгэнд ээж автагаа золгоод багштайгаа золгодог шүү дээ. Бүр уламжлална. Багштай хүндэтгэл үзүүлдэг хамгийн эрт. Тэгээд хийд орондоо хамгийн эрт орж ирж золгож одоо мөрөгдөг байхгүй юу? Хадаг мадгаа барьж. Жишээ нь миний амьдарч ирсэн тэр газрын хийд чинь 100 жилийн түүхтэй хийд байсан шүү дээ. Нөгөө дээр үед нураагдaltaгүй үлдсэн тийм дуугнасан байхгүй эртний. Тэгэхээр юу гэсэн үг юм? Тэр газар орны шүтэн, бурхан шүтэн нь тэр газар орны хідэн үеэр нь дааж авсан. Одоо ингээд манайхан хөдөө явж байгаа заяа. Хөдөө очихороо өвөг дээдсийн газар орн гээл нэг давцгаад гин. Тэгэл амьдарч байсан газар нь очоод одоо бас идэ ундаа юм өргий гээл давхдаг штэ. Тэгтээ хамгийн эхлээд хийд оронд нь очих хэрэгтэй байдгийг шүү нэрэ. Жишээ нь одоо манай тэр миний байсан газар Эрдэнэтлээ сум дээр жишээ нь очих юм бол хийддээ эхэлж очих хэрэгтэй байдаг байхгүй юу? Хийдээр ороод тэр хийдэд чинь гэгэрсэн олон лам нар байсан, өвөг дээдс байсан. Тэр нутгийг чинь дааж авсан сахиуснууд байсан тийм байхгүй да. Одоо нэгсэндээ энэ оршихуй хорооч эрэмбтэй байхгүй юу? Бурхад тэгэл доошоогоо ингээд ядан бурхад хандад дагинсан чойжин сүрүү манар. Тэгээ бүр доошоо бүр нилээн доор нь баг хамгийн доор нь тус авдаг гэж боддог байхгүй юу? Эрэмбээрээ бол хамгийн доор нь одоо нэг хаан ингээ хоймор сууж ий гэж үтэй. Тэгэл доошоо ингээл ноён моён ингээл доошоо явна үстэй. Тэгээ баг хаалгач дээр нь очино үстэй. Лус нь баг хаалгач нь байдаг байхгүй да. Тэгээ орж ирээд шууд хаантайгаа золох хэвтэй юм уу? Эсвэл хаалгачтайгаа золох хэвтэй юм уу? Шиний нэгэнд шууд хаалгачтайгаа л харьцаад байгаа байхгүй манайха. Хаан нь хоймортой сууж штэ. Өвөг дээдсэн чинь айцлаа сүр хүч хийдэд байж идэг байхгүй. Багхгүй орж ирдэг юм бэл. Энэ бол буруу ёс. Энийг л соён гэгэрэл гэж хэлэн заяа. Би монголчуудыг соён гэгэрүүлж байгаа чи энэ. Миний ярьж байгаа угаасаа үнэн. Заяа. Надтай битгий маргалдаарай. Надтай маргалдах юм бол
үе үеийн гэгэнтэнгүүдийн сүнслэг, энерги нэгүсэл бүх юм үгүйсэх хэрэгтэй болно. Миний ярьж байгаа ноён удагтч гэдэг юм уу, өндөр гэгэнч гэдэг юм уу, гайхамшигтай богд өгшнөр тухайн үедээ монголчуудаа ингэж соён гэгэрүүлж ирсэн. Заа юу. Монголчууд сүүлийн үед яага өөдлөхгүй байгаа. Бүх юмд буруутчихад байгаа байхгүй юу? Шиний нэгэндээ очиод хід мэддээ очиод мөргөж залбирах хэрэгтэй байхад овоон дээр нар хараа уухай гэд юу? Би шиний нэгэнд овоон дээр гардагчгүй, гарах шаардлага байхгүй. Магадгүй бид нар лусыг эрхшээдэг байхгүй юу? Овоон харин над дээр ирж, бид нар дээр ирж бидний өмнө мөргөх хэрэгтэй байхгүй юу? Лусууд нь ирж мөргөдөг болохоос биш. Бид нар лусуудаар очиж хураа гэж зогсохгүй, ойлгосноо? Бидний үе, бидний энэ дүү, энэ хойч үед та нар юу ч мэддэг байхгүй юу? Тийм учраас одоо ингээ хөдөө явж байгаа улсууд өвөг дээдсийн тэр орон хийд рүүгээ орж сахиусанд нь сайхан залбирж даатгаж эхлээд их сайхан мөрөгчөөд эдэн ундаа юм хумаа өргөөд дараагаар нь өвөг дээдсийн тэр газар оронд оч тэр эдэн ундаа тахил махлаа өрг таларх. Тэгээ сайхан талархаж залбирдаг шүү дээ. Эхлээд тэр хийд оронд очиж шүтээнд залбирдаг байхгүй. За энэ орон хийдийн өвөг дээдс юм амьдарч исэн сахиус бурхан та бүхний хүчээр өнөөдөр бид нар бас сайн явж байна. Бидний үр хүүхэд бас сайн явж байна. Тэ? Гэт. Дараа нь бас тэр өвөг дээдсийн амьдарч исэн тэр газрын тэр очиод лус хавдгуудад нь бас сүүдээж юм хумаа өргөөд та бүхний ачаар ивэлэр миний өвөг дээдс хэдэн үеэрээ амны ишгтээ сайхан явсан. Өнөөдөр ч гэсэн би бас амны ишгтээ сайхан явна. Бас лусууд газар орны одоо тийм ээ лус хавдаг та бүхний минь ач гав явлаа гэдэг ингээ сайхан талархдаг байхгүй юу. Тэгээ эдэн ундаа янз бүр юмаа бэлдэж авч явах юм бол иддэггүй, амсдаггүй. Хамгийн нандин дээж мэж авч яваад амсахгүйгээр тэгээд тийм чихэр одоо цаас маастай чихэр мэхэр өрөх хэрэггүй шүү дээ тийм ээ. Байгальд ээлтэй цааснаас нь салгадаг ч юм уу. Тэгээд ёр амсахгүй идэхгүйгээр тийм юмаа бэлдээд тэгээ сайхан гэж очиж өргөдөг байхгүй юу. Тэгээд үлдээдгийн тэр газараа заа юу. За бас нэг юм хэлж гээ. За одоо 100 уул овооны тахилга хавтгаардаг аа. Энд чинь дандаа лусын заслууд ч тий. Уг нь бол зөв нь уул овоог тахина гэдэг нь тухайн бэлдсэн тахилаа яг сайхан гэж бэлдэж өргөчөөд тэрнээсээ бүр амсахгүйгээр тэгээ явах хэрэгтэй байдаг байхгүй юу. Тахих гэдэг чинь өгхийн нэр. Өгнө. За манайхны сүүлийн үеийн уул овооны тахилга маш буруу болсон. Лус авдгийг тахих биш, өөрийгөө тахих гэж очдог. Овооны мах идэнэ. Овоонд бүх үдсэн морь уралдахыг харна. Зүгээр л овоон дээр очиж тэр овоон дээр тэр тахилга янз бүр юмыг итгэх гэж очдог. Буруу гүнлэнтэй, буруу сэтгэлтэй очдог. Жинхэнэ тахилга нь бол маш нандин ингэж эдэн ундаага бэлдээд тавиад сайхан талархаад одоо тэр ламнар ном уншдаг юм уу яа. Тэгээд тэр тахилгаас идэж уухгүйгээр энэ тэр өгн явах хэрэгтэй байхгүй юу? Өөртөө идэж уух юмаа тэр доор машинтаа ч юм уу тэр доор гэдэг тэр тавьсан байх хэрэгтэй. Тэгээд тэр доошо бууж идэж уудаг ч юм уу. Их буруу. За дээрэс нь овоонд шүүс тавьдаг буруу штэ. Та нар Бурхан багшийн киног үзсэн байх те. Бурхан багшийн кинон дээр олон үхрээр ингээд тахилга хийх гэж явж байдаг шүү дээ те. Нөхдүүд тэгт Бурхан багш гэгэрсэн байсан те. Гэгэрээ баг удаагүй байх үед шүү те. Бямсаар хааны тахилга болох гэж байна гэдэг олон бярманууд, хиндүү шашны олон бярманууд олон тийм үхэр туугаа явждаг байхгүй. Яах гэж байгаа ингээд Бурхан багш асуусан чинь Бямсаар хааны тахилга хийх гэж байгаа. Ийм балмад ёс гэж хэлдэг. Энийг балмад ёс. Ийм балмад ёсыг хаа сайгуул байсан бохоггүй дэлхийд. Тэгээ Бурхан багш өмнө суучдаг штэ тий.
хориод тэгтэн Бямсаар хаан хилэнтэй ирдэг байхгүй. Үгүй яахаараа миний тахилыг одоо хордог үлээ. Хордог тийм зоригтой хааны одоо тахилгыг хордог тийм зоригтон хэн байдаг үлээ гэд айгүй хилэнтэй ирдэг байхгүй. Тэгсэн чинь бурхан багш байж дээ шин. Тэгсэн бурхан багш тэр Бямсаар хаан ир чинь бүр бурхан багшийг гэгэрхээс өмнө тэр ордноо орхио явахаас өмнө тэр хоёр чинь найз байсан байхгүй. Тэгээд бурхан багшийг хоёулаа уулзаад бөө юм болдог байхгүй. Тэгээд ингээд цэвэрлдээд уулзаад тэгээ бурхан багш хэлж өгдөг. Битгий амтнаар тахилга үйлдэгч бурхан багш хэлдэг байхгүй. Буруу гэдэг. Лам нар очиж уул авааны тахилга хийгээд байдаг. Буддизмд бурханы шашин дотор бол энэ бол буруу ёс шүү заяа. Яг гоо тэр нууц тарин марин дотроо бол дээр үе мундаг лам нар бол тийм нэг мах заах энэ тэр тахилга юмд ордог юм билээ л дээ. Зай гэж хэлдэг байхгүй юу. Ямар нэг юмны тахилганд бас мах энэ тэр тавьдаг юм байдаг байхгүй юу. Тий. Гэхдээ тэр нууц тарины юм шүү дээ. Тэрийг дуурайгаад авах хэрэггүй. Лам нар очиж ингэ тахилга хийдэг. Тэгээд энэ бол уг нь буддизмын хийгээд байгаа ажил юм шиг боловч энэ бөөтө холилдсон ч юм уу бөөг ёс шүү дээ. Ер нь тэр мал шүүс амтан тавиад байгаа. Тэр тэнгэр тахилга энэ чинь дандаа тийм амтны шүүс мүсэр тагтагч байгаа шүү дээ. Тэнгэр тахилга энэ төр гэж байдаг. Ер нь бол шүүс тавиад овоо тахина гэдэг бол бурхны шашны тахилга бараг л биш болчиход байгаа байхгүй юу. Тэнгэр тахилга болчиход байгаа байхгүй юу. Амтны амиар тагчин шүү дээ. Буруу. Яг тэр тухайн тахилгаа тэр бэлдэж тавьчихад за одоо энд ингээл би янз бүр юм ярьж чинь чиний нүд биш юм аа гэн. Миний нүд ямар байхын та нарт ямар ч хамаагүй заа юу. Ёр. Одоо ингээл нэг юу гэдэг чинь би ямар ч хүн байж болно. Сайн ч хүн байж болно, муу ч хүн байж болно. Тэгтээ би өөрийнхөө дуртай зүйлийг хэлээд яриад хийгээ явдаг. Та нарт ямар ч пайдлын байхгүй заа юу. Миний лайв дотор орж ирээд янз бүрийн хэрүүл хийгээд байх ямар шаардлага байхгүй заа юу. Эцсийн эцэст чи л усын хорлолтой байгаа бол чиний удмын чинь л усын хорлыг би ил засч өгнө. Танаа удам чинь сайн байсан бол чам шиг ийм муу хүмүүс төрөхгүй шүү дээ. Танаа удамд. Арчааг хүмүүс юмнууд. Одоо яг би ийм хүчтэй чухал юм ярьж байгаа учраас ингээ хилэн тавьдаг байхгүй. Энд чи юмыг засч өгч шүү дээ, хэлж өгч байна. Намайг сонжоо шүүгээд сууж ахын оронд миний хэлж өгж байгаа үгийг сонсоод ав заа юу. Чам шиг тэнийг юм сонсдог юм аа гэхэд манай Монголын мянган ухаантай хүмүүс байгаа. Би тэдэрт хэлж байна заа юу. Мөн мэдрэл муутай юмнуудаа эндээс зайлаарай. Гачин, дарвалцсан, арчаагүй ийм юмнуудаас олж удмын усын хорлоо ирдэг байхгүй юу. Том гигантэнгүүдийг, том багшийг, догшин ариун газрыг бузарлаж бохирдуулснараа үр удам тэр чигээр нь гай тарьдаг байхгүй юу. Багштай хамаатай ч гэсэн үйлдвэр байна. Над шиг ингээд ийм багш гарч ирчээ юм ярьж хахад сүсэглээ сүуд болдгоо маа чимээгүй байж ах хэрэгтэй байхгүй юу. Энд чинь гигантэнгүүд багш бурхадтай холбоотой үйлдвэр гэж бас байдаг байхгүй юу. Санаан зоргоороо орж ирээл намайг янз бүрээр яриад байвал үйлдвэр чинь та нар дээр ирж очиж боловсрно шүү. Бурхан багшийг зовоогоод байсан тэр деватад чинь там төрцөн гэж байгаа шүү дээ. Том багш нар гигантэнгүүд ер нь олон хүнд сайнаар нөлөөлж байгаа хүнд маш хүндэтгэлтэй, маш болгоомжтой хандах хэрэгтэй байдаг байхгүй юу? Дэндүү тэнэг, дэндүү мунхаг шүү дээ хүмүүс нэрээ. Намайг янз бүрээр яриад байгаа хүмүүс би та нараас юу ч гуйгаагүй. За юу ч гуйхчихгүй. Чиний нүд чинь биш юм а гэж. Миний нүд ямар ч байхын чамд хамаагүй. За юу. Арчаагүй хүмүүсаа. Хачин мунхаг. Тэнэг моллогоо юмнууд нэрэ. Та нарын алдаа тэнэг юм ичил би засч өгөх гээд энд яриа сууж шít. Уул овоогооч зөв тахиж чаддаггүй та нар. Миний амнаас уунж байгаа үг болгон алт үнэн баггүй юу? Монголчуудыг магадгүй ирээдүйд сайхан болох тухай би ярьж байна. Энэ сайхан зүйл даган баясаа сууж ивэл буян хураан заа юу. Энэ сайхан зүйлийг
муухагаар хилээд харлуулаад сууж байвал чи тэр хэмжээгээрээ нүгэл чинь үлийн үр чинь чам дээр үр хөвгтөр чинь очиж штэ юм уу? Моллого ёстой нэр. Яахаар энэ тэнэг юмнууд байдаг байна. Одоо энийг ном таслах гэж хэлдэг штэ. Ингээ ном урсаж яадаг байхгүй юу? Бурхадын таалал, бурхадын гоё юм дээд түвшнээс ингэж юм урсаж яадаг байхгүй юу? Энийг таслсан хүн бурхны таалал урсаж байгаа тэр нандин зүйлийг тасалсан гмийг дийлэхгүй штэ эднэр. Өнөөдөртөө шууд боловсон штэ эднэр. Энийг л тэнэг мунхаглалын арчааг байдал гэж хэлдэг байхгүй юу? Миний хэлгэнж байгаа ч хайр заа юу? Би хайрлж ярьж байгаа юм. Станаг мо боёнгүй амьдтгүй яасан нэрэ. Орж ирчээл нэрэ. Чөтгөр үдгэж энийг л хэлдэг штэ. Чөтгөр гэж. Өнөөдөр бурхан ч чөтгөр нь ч заа юу. Чөтгөр ийм л ажил хийдэг. Сайн сайхан юмд үргэлж садаа болно. Сайн сайхан зүйл даган баясаж чадахгүй атааж өтө хорсол тийм муухай зүйл сэтгэлд чинь буцалж байгаа чи чөтгөрлөг айгүй муухай хүн байна. Чи өөрийгөө засах ёстой, сайжруулах ёстой гэж бодох ёстой байхгүй. За сая юу ярьж илээ. Нөгөө овон дээр нөгөө мах шүүс тавиад идэх чинь буруу гэж ярьжсэн шүү дээ. Мах шүүс тавиад идэх чинь манайхан буруу шүү. За яа. За тэгээд миний захих юм юу вэ гэхээр одоо манай лам нар очиж мах шүүс тавьж уул овоо тахихаа болох хэрэгтэй. Овоон дээр очиж овооны мах идэн мах шүүс идэнэ гэж хүмүүс очихоо бас болох хэрэгтэй. За яа. Хөдөөгөр хүмүүс их амиа хорлдог юм бэлээ. Хүмүүсийн сэтгэл их айхтар тийм ад янз бүрийн юмд сэвтдэг юм бэлээ л дээ. Тэрний нэг том асуудал нэг шалтгаан нь улаан махны бузар гэж зүйл үүдэг байхгүй. Улаан махны бузар гэж. Тэр нь тийм мах шүүс эдснээс ингэж хүн бохирдож бузарддаг байхгүй юу? Тэр шалтгаан юу вэ гэхээр уул овоон дээр очиод тэр мах шүүс идэж штэ. Тэрнээс их бохирддаг юм бэлээ. Яагаад бохирддаг вэ гэдгийг би бүр яг мэдэрсэн, очиж мэдсэн. Тэр нэг хөдөө 2 жил овоо тагсан байхгүй юу? Одоо хойд овоогоо тагсан л та. Тэгээд нөгөө сумын захиргаатайгаа ярьж гаад цагаан тахилгаар тахнаа, зөв тахилах чинь гэдэг юм шүүс тавих хэрэггүй гэд. Ярьсан. Тэгээд нөгөөдөл маань зөвшөөрөөд цагаан тахилаар бид нар тавихаар болоод ямар ч шүүс тавихгүй дан цагаан тахилга. Жимс одоо цагаан идэх юм уу те? Тэгэл номоо уншаад гараад ирсэн чинь нөгөө хөдөөнийх нь ч сурцсан. Бөөн ууц. Тавцсан байна. За тэгэл гарч ирээл би ингээд сууж ангууд тэр нөгөө мах шүүсэн дээр нь тэр чигээрээ ад цугласан байт юм л шүү дээ. Адууд. Яг зүгээр ингээд хардаг хүн харах юм бол нөгөө төрлөө олоогүй зуурдын олон 100 сүнснүүд чинь тань цугласан. Махын идчихийт юм билээ. Уг нь яг ингээл лустаа өргөсөн шүү дээ, тэ. Одоо эн чинь ингээ бурхатад өргөн, лусад өргөн, тэгээ энэ их усан 6 зүйл хамаг амтнд өргөдөг байхгүй юу? Ер нь бол бас хамгийн сүүлд тэр одоо ягчаас янз бүрийн дүүд одоо юу гэдгийг тийм хий сүнснүүд ч юм уу, тийм амтд ч гэсэн тэр идэг өргөж л байгаа юм л да. Өргөх ёстой л доо хамгийн сүүлд. Тэгэхээр яаж ч үсэн энэс хүн идэх ёсгүй болчиход байгаа байхгүй юу? Ойлгож байна уу? Нохоо идж байгаа ингээд нэг хоолноос бид нар очиж иддэггүй үсттэй. Ямар ч муухай өвчтөй нохоо ингээд идж байгаа юм бэлээ те. Тэр хоолныхын шавхруунаас очиж хуваацаж нэг аягнаас идвэл шууд хэцүүдэн шүү дээ те. Тэрэн шиг сүнслэг төвшөндөө хүний энэ дотоод бидний энэ астрал биеуд, дотоод сүнслэг биеуд айгүй бохирддог байхгүй юу? Ялангуяа тэр уул овооны тахилга тэр махан дээр очихоор хүн аимшигтай сэвддэг юм байлээ. Тэгээ би бүр яг мэдэрсэн. Тэгээ гараад ирсэн чинь бөө адуу цугласан бүр хэдэн цуугаар гэж бодчих. Тэгээ айгүй хэцүү. Тэгээ би ингээд хэлээч ойлгохгүй. Манай ёс аншлаа.
Чи юу мэдэх юм гэ баг намайг тэгж хэлсэн шүү дээ. Тэгээ би нөгөө лам нартаа хүртэл хэлсэн чинь муу лам нар маань хүртэл эсрэг үзээд байгаа юм чи надтай. Гэхдээ баахан адуу цугалтсан биш гэсэн чинь юу яриад байгаа чи бид нар мах идэх гэдэг яриад байгаа юм чи. Нөгөө лам нар маань хүртэл мах идэх гэдэг яриад байдаг. Бороо. Өөрсдөө та нар энэ тэнд явж байхдаа хамгаалж явах хэрэгтэй шүү дээ. Зүв байх хэрэгтэй шүү дээ. Тэ? Сэвтэхгүй байх хэрэгтэй шүү дээ. Бохирдохгүй байх хэрэгтэй шүү дээ. Газар усыг тахиж байгаа хүмүүс нь ч гэсэн зүв тахих хэрэгтэй шүү дээ. Зүв ойлгуулах хэрэгтэй. Адууд ч ингээ өвдөгнөөс доогуур хүүт ингээ хөрдөг байхгүй. Гараад ирсэн чинь өвдөгнөөс доош тас хөрж байгаа юм чи миний даа. Тэгэл баахан адууд нөгөө махыг чи эзсний дараа яасан нөгөө нөхдөж дайралцаад нөгөө махаас бөө юм болол идэж байгаа байхгүй. Тэгээ яах юм? Сэвдэж байгаа байхгүй юу? Ингиж тахидгүй юм заа. Уул овоог ингиж тахидгүй юм. За тахихгүй. Ноён хутагтын үед энэ төр бол магадгүй их өөр тахижсэн баха. Махшуус идчихсэн л баг. Гэхдээ тэр цаана маань тусдаа идчихсэн баг тий. Уул овоогод яаж исэн? Их л өөр байсан болов гэж би бодож байна. За ер нь бол. Бурхны шишнийг тэгж хэлж байгаа шүү дээ. Дэгва жим мижэшин гэва пүнсэн цогой рангийн сэмний ёнсууд бол дэний санжи дамбаа ингэж байгаа шүү дээ. Дөрвөн мөртөөр бурхны шишнийг хэлсэн байгаа байхгүй юу? Дэгва жим мижэшин юу гэсэн үг юм? Хилэнцэгч өчүүхэн ч үлднэ. Бурхны шашинтан хүн. Чи буддист юм бол хэдэн лам нар очиод овоо тагч байгаа бол тэр нэг буддизмын юм болоод нь шүү дээ. А? Буддизмын юм болоод нь тий. Тэгвэл буддизмын бурхны шашны тахилга юм бол зөвөөрөө яаж тахих хэвтэй? Дэгва жим мижэшин хилэнцэгч өчүүхэн ч үлднэ. Хилэнцгийг өчүүхэн ч үлднэ гэдэг чинь юу гэсэн үг юм? Огтны хамраас ч цус гаргахгүй гэсэн үг шүү дээ. Юу бүхэл бүтэн хэдэн хонь аваачаад унгаад ууцын тавих гэдэг чинь бурхны шашин муу юм уу? Энэ ариу ёс муу юм уу? Дэгва жим мижэшин муу юм уу? Хилэнцгийг өчүүхэн ч үлдэхгүй байх ёстой чинь муу юм уу? Энэ лам хүн энийг хийх ёстой юм уу? Лам нар тэгээ зоригтой байл да. Энэ дээр өөрч шинжилт хийлдэ энэ гандан манда. Уул овоон дээр очиод харин мал сэтрэлдэг байхгүй юу? Ямар ч амьтны шүүс мэс тавихгүйгээр мал сэтрэлдэг. Мал сэтрэлнэ гэдэг чинь нэг хонь ч юм уу нэг адууг дарахалдаг байхгүй юу? Амийг өршөөж штэ. Эн чинь жинхэнэ буян. Энэнд бурхан бодисад банаар баясдаг байхгүй юу? Лусын эзэн чинь цагаан өвгөн байдаг байхгүй юу? Цагаан өвгөнд өргөчдөг байхгүй юу? Цагаан өвгөө ингээд дуудчихад сайхан цагаан морин дээр сэтэрлээ тавьдаг байхгүй юу? Энэнд чинь харин жинхэнэ лусууд баясан. Бурхад баясан гэдэг чинь лус баясан гэсэн үг. Тэгэхээр тухайн газар орон чинь дэлгэрнэ шүү дээ. Сайхан болно. Дэгважи мижэшин хилэнцэгч өчүүхэн хүлээлтэн. Зөв хүмүүс ингээд бүх юм нь өөр байдаг байхгүй. Бид нар хийдэд 2хан жил болсон, 2хан жил болохтой бүх юмын зөв болгоцсон шүү дээ. Бүр уул овооныхын таглагыг хүртэл зөв болгосон шүү дээ. Гэгээ хүмүүс хаана очисон газараа юм бүхнийг инэрл нэгүүлсэл болгож засч яадаг байхгүй юу? Тэр газар оронд хөлийнх нь мөр гიშгсэн тэр газар орны хүн зон аз жаргал амар амгаланд хүрдэг байхгүй юу? Намайг очиход тэнд хүн тэр амиа хорлоод байдаг хүмүүс нь 2 жилийн хугацаанд байхгүй болсон шүү дээ. Тэгээ явсны дараа яасан бүүм мэд одоо. Ямар ч үсэн их тийм сайнгүй л байх хугацаанд бол би хааж исэн. Дэгважи мижэшин гэва пүнсэн цогвайн буйныг хотолчуулган болгон хураана гэж бурхны шишинтэн хүн те буддистууд. Одоо би нэг уул овооны тахилгатай толгойдуулаад байна. Уул овооны тахилга бурхны шашны тахилга юм бол буян хураах хэрэгтэй. Яаж буян хураах юм? Эвлэлдэн нэгдэж, идэ ундаа тахилгаан өргөж, сайхан юмаа ярилцаж. Тахин гэдэг чинь өгөхийн нэр штэ. Тэр тахилга үлдэж байгаа чи өөрөө буян хурааж штэ, тэ? Буян үлдэж штэ. Лусууд минь залбирж байна, талархаж байна. Тэ? Тухайн газар орон уул овоонд талархаж байна, өвөг дээдстэй талархаж байна. Тэгээд тахилаа өргөж байна. Гэхдээ тахилаа өргөнө гэдэг чинь одоо буян үлдэнэ гэдэг чинь өгөхийн нэр штэ, тэ? Өглөг бол буян гэдэг штэ, тэ?
Хин нэгэнд юм өгчингүүтээ шууд буцаагаад авчихаар чи өглөг биш үсттэй. Тэр чинь буян биш шүү дээ, тэ. Эсвэл өгөх гэж яснаа ингээд өхөө болвол бас өглөг биш үсттэй. Тэгэхээр өглөг биш юм чи буян болохгүй үсттэй, тэ. Тэр шиг тахих гэж байгаад тахихаа болвол буян биш үсттэй. Уул овон дээр баахан тахилга тавьчаад тахих гээд байгаа юм уу, яах гээд байгаа. Тэгснээ өөрөөсөө идэхийг тахилга гэж хэлэх юм уу? Өглөг муу юм уу? Биш шүү дээ, тэ. Тэгэхээр тахилга гэдэг чинь өглөг буюу буян үлдэх гэдэг шүү дээ. Иддэггүй юм аа, амсдаггүй юм аа, өргөдөг юм аа гэж миний хэлээд байгаа чи энэ байхгүй юу? Одоо цагаан сараар ингээл бид нар ингээл хамгийн хүндтэй ингээ аавда ч юм уу хойморт өвөө суудсан. Ингээл аяхтай цай барайл ингээл тэ. Тэгснэ ингээл яг өмнө очсноо өвөөдөө өгөх гэснэ боллоо. Гэсэн ингээ өөрөө ингээ очоод энэ тэнд очиж ингээ суувал айгу зогсгүй үстэй тэ. Ингээ олон ингээ хараа суужсэн чинь ингээл нэг нөхөр очоод цай өгөх гээл ингээ очсноо аавда ч юм уу. Тэгснэ цайгаа өгөхгүй. Ингээ өөрөө уучвал уг нь тэр чи хүндэлж जैन тэ. Өвөөгөө аава хүндэлжээд тэгээ дээрэс нь өгч байна тэ. Тэгсэн чинь манайх уул овог яаж тагтдаг вэ гэсэн чинь өгөх гээд байдаг байхгүй юу? Тэгтээ өгдөг үү? Өг шахаад байдаг юм шиг байна. Тэгээ өг шах дээр гаццсан. Тэ? Хойморт аав суугаад байдаг. Цаа ирж гэнэ үү? Өгөх гээд байна гэсэн. Өөрөө угаал суугаад байдаг. Аав хадч өглөө штэ өвөө. Ингэж тагтдаг юм заяа. Яг би та нарыг сэрэмжлүүлж, болгоомжлуулж, тэгээд дээрэс нь зөв болох гээд ингэж ярьж байна. За. Ямар ч байсан миний шавнар бол энийг бол ягштал дагдаг. Яг намайг сонсдог, надад итгэдэг хүмүүс бол зөв болдог. Энд чи эцэст итгэлийн л асуудал байхгүй юу? Тухайн багшийг шүтэх, хүндлэх, үгийн дагах асуудал шүү дээ, тэ. Тэгжээж л аврагдана шүү дээ. Миний үгийг сонсож хэрэгжүүлэхгүй бол аврагдахгүй шүү дээ. Нөгөө эмчийн яг жорын дагуу эмээ уухгүй бол өвчнөөсөө идэхгүй гэдэг шиг адилхан зүйл байхгүй. За тийм байна да. Тийм учраас уул овооны тахилга болвол өөрсдөө идэж уух ёсгүй маа та нар маа. Тий. За тэгээд энэ тэнд уул овооны тахилган дээр одоо та нар маань энэ зүүн очих юм бол идэж уух хэрэггүй шүү л гэж би бас хэлэх гээд байна. Дээрээс нь одоо та нар маань бас үг дээдсийн тэр сайхан газар орлогоо энэ 100 ингээд идэ будаа тахил янз бүр юм аваа явах юм бол өөрсдөө бас идэх хэрэггүй. Тэгээд очиод тэр газараа сайхан өргөчөөд явдгийн шүү заа юу. Идэх хэрэггүй гэсэн үг. За. Лусууд ч гэсэн бас энерги нэгүүлсэл байгаа шүү дээ. Тэд нар чинь бас амтны аймаа авахыг хүсэхгүй шүү дээ тэд нар тий. Тэгээ хөдөө би байж исэн овоо тахиулъя гэж над руу хүмүүс ярина л да. Би шүүсгүү тахих шүү. Шүүс мөс хонь мон тахихгүй шүү гингүүд болчихно. Намайг залхаа бол. Тэгэл энэ тэндээс хот мотоос ламнар авцарлаа гэж сонсогддог байсан. Ядаж яхад манай ламнар олдоод байдаг байхгүй тэрэнд. Тэгээд олддог, тэгээ очиод тахидаг. Тийм. Тэгээ сүүлдээ уул овооны тахилга энэ тэнд болж байна гэдэг намайг ёор дуудахаа байлсан. Нэг тахилган дээр очив. Тэр сумаасаа хоошоо нэлээд зайтай. Тэгсэн чинь нөгөө овоогоо тахих гэсэн чинь нуугдаж тахдаг юм а гэд. Нөгөө хүмүүс чинь нөгөө тахиж байгаа уулнаасаа ингээд бүр ингээд нуугдаж тахдаг гинэ. Тэг яагаад ингээд нуугдаж тахдаг болсон гэсэн чинь дээр үед нэг лам тагсан гинэ тэр уулыг. Тэгээ тагсан чинь тэр шөнөө тэр айлын сэтэрсэн хонь шүү дээ. Бараг нөгөө сахиусна шүү дээ. Тэр хоньных нь гидсийг ингээ бүр нөгөө уул өөрийгөө тойруулсан байсан гэж байгаа байхгүй. Цуулаад ингээ. Гидсийг бүр цуулаад уул өөрийгөө тойруулсан байсан гэж байгаа шүү дээ. Тэгээд тэр лам юу гэж хэлсэн гэхээр энэ уулнаас нуугдаж тахих хэрэгтэй юм байна гэж тэр лам хэлсэн гинэ. Одоо дэрэгдэн ингээ тагцсан учраас уул тэр хайрхаа хэлгэнсэн байна. Тэгээ шөнө нь сэтэртэй хоньх нь гидсээр өөрийгөө тойруулсан байна. Энэ бол аюул боллоо. За тэгээд нөгөө лам яхаа өөрийнхөө хэр хэмжээнд л бодсон байж штэ. За ер нь бол нуугдаж ил тахих хэрэгтэй юм байна гэж хэлсэн гинэ. Тий. Би тэгээд тэр улсуудад юу гэж хэлсэн бэ гэхээр энэ нуугдаж тахих хэрэгтэй биш юм байна. Шүүс авдаггүй хайрхан байна гэж би хэлсэн. Шүүс авдаггүй хайрхан.
Нэгсэндээ тэр хайрхны лус авдаг нь одоо бодисатва авна шүү дээ. Тэ? Бодисатва байгаа сте. Мах шүүс иддэг биш. Авахыг хүсэхгүй шүү дээ, тэ? Тэр мах шүүсээр хэдэн ч ууц мууц аваач тавьчихсан. Тэрэнд нь айгүй хилгэнсэн байгаа байхгүй юу? Тэгээд тэр лус чинь дургуцлаа тэгжил илэрхийлнэ шүү дээ. Хамгийн хайртай сэтэртэй тэр нөгөө айлын сахиу сонийхонд гисээр өргөд ойролцсон гэж. Тэр бол юу гэсэн үхээр шүүс авахгүй гэсэн үг байхгүй тэр хайрх. Тэгэл тэрийг ойлгохгүй нөгөө ламч тэрийг мэдэхгүй нуугдаж тахих юм байна гээл тэгээд тэр нуугдна гэхээр тэр тахилганд угаасаа биш тэгээд нэг тахилга гэдэг хоёр худлаа нэг тийм одоо жүжиг хийдэг гэх юм уу. Тэгвэл 50 60 жил жүжиг хийсэн гэсэн үг шүү дээ. Юу ч дахиад байгаа мэдгүй. Нэг хонхорт нуугдаж байгаа гэдэг мах шуус идээд өөрсдөө л 50 60 жил өөрсдөө л тагсан баг. Тэр уулыг захиаг өгсөн үг байхгүй. Тэр уул мах шүүсэн тахилга авахгүй гэсэн үг байхгүй. Ойлгож байна та? Энэ тусууд чинь бас тэгээд хамаг амьтад өөрсдийнх нь бас үр хөвгч бас тэр чинь энердэг байхгүй. Хүнийг ч гэсэн хайрлна. Хон юм амьтдыг ч гэсэн хайрлна шүү дээ энэ тусууд чинь. Адилхан. Хүмүүс бид нар ингээл одоо ингээл тойр сууж яснаа. За өнөөдөр энэ хойд уулаа тахья гэснээр нэгээрээ тагчиж болохгүй шүү дээ, нэг хүнээрээ. Хүнээр тагтаг уул хангаа Монгол байна гэвэл та нар итгэх үү? Айн цочин те? Хүнээр уул тагтаг гэвэл. Гэхдээ Монгол тийм байхгүй л дээ, уучлаарай манайха. Зүгээр тийм юм шиг сэрт хийж энийг ойлгох хэрэгтэй байхгүй юу? Бид нар ингээл өөрсдийнхөө аминд хайртай. Тэнд ингээ хүнээр тагтаг гинэ. Яанаа гэл. Тэгснэ хон ямаа бол хамаагүй юм байна л да. Тэр чинь бас нэг амь штэ, амтан байхгүй да. Ямар нэг амтан амьд явах эрхтэй штэ, амтан штэ. Би амьд байх эрхтэй тэгээд ямар нэг амтан амьд байх эрхгүй юм уу? Үгүй за. Ялангуяа лусуудад бол энэ оршихуд тэгш хууль үйлчилдэг байхгүй юу? Би цагаан олтой штэ. Би 13 жил би мах идэхгүй байна те. Яагаад? Би амтны амийг хайрлаж байгаа байхгүй юу? Би амтны ам идмээргүй шүү дээ. Тэ? Хамаг их болсон хамаг амтныг хайрлая гэсэн ингээд мах идэ амтаалаад иж болохгүй шүү дээ. Нэг гараараа аварья гэсэн нэг гараараа халаад иж болохгүй шүү дээ. Адилхан байхгүй юу? Тэгээд тэр уул тэгсэн байсан гинлээ. Тэгээд тэр хүмүүст би хэлж өгсөн л дээ. За энэ хайрхан бол шүүс авдаггүй хайрхан байна гэл. Та нар ил ойрхон тахиж тэгэхээр шүүс битгээ тавьж байгаарай л гэсэн. Тэгээ миний үгийг бол тэгээ тэд нар чи ойлгохгүй юм байл л дээ. Яг хоо удаандаа тэгж тахиул хүмүүс ойлгоно л доо. За дэгважи мэжэшин гэв хүнсэн цугаан. Буйны чуулган болон хураагаад үргэлж өөрийнхөө сэтгэлийг л номхотгох. Үргэлж өөрийнхөө сэтгэлийг харж ариусгах, эгон дээрээ ажиллах. Тийм ээ? Аятайхан болох. Хариуцлагатай болох, мунхаг биш болох, юмсыг зөвөөр үлдэх. Одоо би та нарт яриад байгаа зүйл бол зөвөөр үлдэж штэ тий. Энэ бол өөрийнхөө сэтгэлийг номхотож байгаа хэлбэр байхгүй юу? Та нарт би өөрийнхөө сэтгэлийг ариусгах тухай бас яриад байгаа юм. За юу. Зүгээр нэг уул овооны тахилгын цаана агуулга байна. Ямар агуулга байгаа юм? Өөрийгөө хайрл, өөрийгөө хамгаал. Энд тэнд явж битгий өөрийнхөө сэтгэлийг сэвтээ, тий? Зөвөөр тахина гэдэг чинь уул овоогоо зөвөөр тагчих юм бол тэр чинь буян хураах гэдэг шүү дээ. Буян хураана гэдэг чинь бидний энэ сэтгэл өөрөө ариусгах гэдэг шүү дээ, тий? Энэ бол рангесмны ёнсуудл буюу өөрийнхөө сэтгэлийг номхотох гэж байна гэсэн үг. За тэгээ энэ юу юм бэ? Бурхны шашин байхгүй да. Бурхан багш ийм л юм сургасан гэсэн үг. Бурхан багш одоо ингээд амьлал Монголд ингээд буугаад ирэнгүүт цочхоор юм болж байгаа байхгүй юу? Лам нар миний шавнар юм. За монголчууд буддистууд миний шавнар гэл. Тэгээд ингээд нэг сайхан джипэн суулгаад бурхан багшийг аваад отгон тэнгэр хайрхан руу явсан чинь замдаа бурхан багш өстэй цочих гээд байгаа байхгүй юу? Энэ дээр юу болж байгаа? Олон хүн цугулсан овоон дээр гээл бурхан багш асуугаал те. Энэ ингээд овоо тагч байгаа маа гэл. Тэгэл би бол халах байхгүй бурхан багш дээр хамж яваад. За одоо яа баларсан одоо нөгөөдүүл маань бурхан багшийн нэрээр өстэй баларч тавьж байгаа. Баахан ууц мууц тавьчихсан. Нүүр хийх газар болно шүү дээ.
Ядс шараа болно бурхан багш одоо яах вэ? Бурхан багш нэх гоё сэтгэлд. Өө тийм бол лус тагч юм зөв миний хөөхтүүд за очие гэл. Тэгээ очихээр би хорж чадахгүй очино. Ингээ бурхан багш харсан чинь яас. Их болсон 6 зүйл хамаг амьтны нэг олон амьтдаар олон шавнар нь тахил үлдэж яддаг байхгүй. Бурхан багш шууд уйлна шүү дээ. Уйлна. Тэн таглаг үлдэж байгаа хүмүүсийг бүгдийг загнан бурхан багш. Та нар миний нэрийг барьж ийм адгийн зүйл битгий хий гэж хэлнэ шүү дээ бурхан багш. Би 2500 жилийн өмнө хүн төрлөختөнд би ийм юм заагаагүй. Би хүн төрлөختөнд хайр, энерги нэгүүлсэхүүг заасан. Зөв явахыг заасан, ариун байхыг заасан, хүнлэг байхыг заасан. Би биенийхээ амийг хайрлахыг би заасан. Та нар юу хийж байгаа юм бэ? Тэгээ манай лам нар юу гэж хэлэх бол тэр үед бурхан багш руу хараад. Үгүй мэдэхгүй гэх л багт одоо мэдэх юм байхгүй. Гэхдээ миний багш л ингэж байсан тэгэл би ингэсэн. Тэгважи мижэшин чи энийг мэдэх үү? Тэгважи мижэшин гэв бүсэн сугай. Чи бурхны шишинтэй мөн үү? Би мөн л гэх баг. Чи мөн бол чи тэгвэл үйлдэлээрээ яага харуулахгүй байгаа юм. Бурхны шашинтай хүн, бурхны шав хүн үйлдэлээрээ чи өөрөө тэр байх ёстой шүү дээ гэж бурхан багш хэлнэ шүү дээ. Чи аман дээрээ ном яригч чи үйлдэлээрээ чи буруу байгаа бол чи миний шав биш гэж хэлнэ бурхан багш. За тэгээ бурхан багш бол ер нь Монгол дээр шоконд орно дөө. Шок. Овон дээр очиж шоконд орно. Стентэнд очил янз бүрийн юмнууд нь шоконд орлоо да. Бурхан багшийг манайхан их дөлгөө миний нүд чинь биш байна гинэ. Миний нүднээс догшин байвал яг бурхан багшийн нүд. Тэгээ уулан дээр очисноо бурхан багшийн нүдэнд догшин болоод өстой ингээ гүүгээл ингээ загнаад ингүүл яг. Та нар бурхан багш биш гэж хэлэх юм уу? Бурхан багш хязгааргүй хайр нэгүүлсэлтэй учраас бурхан багш догшрон заяа. Уурлаа штэ. Уурлахаар нүд нь нэг тийм сонирхол байх байлгүй. Мөрөөдцэн тий. Бурхан багш уулан дээр очиад олон ингээд шүүс тавьсан байвал дөлгөөхнөр миний хөвгтөд буруу гэчээр тэгэл зөөлхөн буцаад явахын гинэ. Гойрд заяа. Бурхан багш бүгдийг алгадж унгаан заяа нэр. Би бол харин алгадахгүй баг. Монгол хүн болохоор за манайхан ч одоо нэг юм балаа ямыг сурч одоо яадаг юм блэ яаж болиулдаг юм блэ гэж би бол бодож байгаа. Бурхан багш ирэх юм бол шууд ирээл алгадаал унгах штэ. Нэрэ? 3 лам суудсан овоо тахиж яана гэдэг. Энэ ламын явц чинь бурхны явц штэ. Бурхан багшийн шав гэдэг ингээд. Алгадахаас бурхан багш айхгүй. Монголын хууль алгадангууд шоронд хийх хуулиас нь ч бурхан багш айхгүй заа юу. Танай тэр Монголын хууль ямар амаатай гэл нусын сууртал алгадна. Бурхан багш бол яг амьд байх үедээ бол бас ширүүн байх үедээ ширүүн л байсан баг. Загинжсэн те. Манай ноён утагт энэ тэр догшин ширүүн байсан гэж ярьдаг шүү дээ те. Ширүүн л байсан байхгүй. За лусын талаар өнөөдөр ярьсан чинь иймэрхүү юм яриад байна л да. За тийм байх шүү. Ерөнхийдөө бол за тэгээ дудмын лусын хорлолог өгж айр гэж угаасаа байдгүй. Манайхан одоо маш их бясалгал хийж байгаа сүүлийн үед. За тэгээд энэ бясалгал олон төрлийн янз бүрийн бясалгал хийж байгаа хүмүүс бүгдээрэнд нь лусын асуудал байдгийг. За лусын асуудлаа цэгцлэхгүйгээр бол гэгэрх бараг боломжгүй. Ер нь бол за би бас дахиад хэлье. Манай Ариавлын бясалгаач нар лусын асуудлаа ер нь ихэнх нь бараг шийдэж чадаагүй байдгийг шүү. Ариавлын бясалгаач нар лусаан зас чадаагүй байдаг. Гайхамшигтай багш нараас авшиг авсан. За тэгэл болоо. Одоо ингээл гоё болчлоо гэж бодож байгаа бол гайхамшигтай багштай болсон ч гайхамшигтай авшигыг хүртсэн ч хийх ёстой зүйлүүд байдгийн шавнарт. Чи зүгээр авшиг авцснараа тэгэл болцсон гэсэн үг биш. Бүх зүйлийг бурханд даатгаад тэр л хийчих байх. Би зүгээр ингээл сайхан явжээ гэж бодож болдгүй. Чамд өндөр хариуцлага, өндөр засах, өндөр өөрчлөх ёстой тийм өндөр хувь заяа ирсэн байдаг байхгүй юу?
Ялангуяа ариавлын бясалгаач нар өндөр төвшинлүүдээ шиг явж байгаа тэдгээр улсууд лусынхаа асуудлаас салахгүйгээр та нар гэгээхгүй. Хэцүү. Багшийнхаа хүчээр яг хуу тодорхой хэмжээнд дээш явах л байх. Гэхдээ мэдгүй миний менторимчээр л хэцүү санагдаад байгаа юм да. Тэр удмын тэр том асуудлаа засахгүйгээр салахгүйгээр нэг гой гэгээрэл ингээл үйл үрээсээ салаа явчихна гэд. Бүрэн гүцэд үйл үрчээ салахгүй шүү дээ. За яг хөө тэгээд одоо ингэсгээ яриагаа өндөрлөе. За миний хувьд бол би лусын заслыг төгс хийдэг. Би бол төгс хийдэг хүн. Би тэгтээ шавнартай хийж өгдөг. Миний бясалгалд орж ирсэн оплоны эрэг хичээлүүдийг тэрийг сонсож дуусгасан хүмүүст би удмынх нь бүх юмыг дуусгадаг. Удмын лусын харлыг байхгүй болгодог гэсэн үг. Хийдэг. Намайг зүгээр нэг бясалгал зааж яана гэж боддог баг. Би зүгээр ч нэг бясалгал заадаггүй биш. Тэр чигээр нь удмын засдаг байхгүй. Бас зөвүүн гар байхгүй бас нэг зөвүүн нөхөр шүү дээ. Би одоо энэ багшийн талаар энэ жаахан юм хаяа да та нарт уншиж өгч байна. Багшийн гмийн талаас огт битгий хар. Багшийг үргэлж эрдмийн талаас нь хар гэж байдаг шүү ном дээр тий. Би тийм ном одоо гүнзгий төвшөндөө бол би хөтлөж байгаа шамдартаа. Багшийг үргэлж эрдмийн талаас нь багшийг хар. Гмийн талаас нь огт битгий хар гэж хэлсэн байдаг байхгүй тий. Эрдмийн талаас нь харах юм бол хурдан гэгэрнэ. Гмийн талаас нь харах юм бол барцад ирнэ. Багшийг цөвд барьсны нүгэл ирнэ. Буйны үйл хэрэг үлдэж байгаа хэрнээ амтны амт таслаад идэ шүүс тавиад байдгийг энгийн би бас ойлгодгүй байлаа. Үнэхээр уул овооны савдаг махан дуртай юм байх гайхдаг байлаа. Ингиж сайхан зан үйлийг тайлбарлан бусдыг соён гэгэрүүлж байгаа багштай талархлаа гэж байна. Дандаа л үннийг ярьдаг да багшаага байнга даган баяждаг гэж байна. За хөөх юм манай нэг шав. Сайхан зүйл сонслоо баярлаа гэж байна. Хоох мундаг хүн байна. Баярлаа. Сонссон доо баяртай байна. Туул саяакагээ таньдаг ихч байна да. Манай ариавлын бясалгал хийдэг ихч байна. Ерөнхийдөө лусын асуудлаасаа манайхан салахгүйгээр ер нь бол ариавлын бясалгал хийж байгаа ч гэсэн хүмүүс ер нь их өндөр түвшинд гэгэрэхэд хэцүү дээ. Яг нь ер нь бол лусын заслыг хийдэг хүн Монголд 2 байгаа л гэж бодож байна. Нэг нь миний багш, нэг нь би. Багшийн хувьд бод мөрийн зэрэг дээр байдаг штэ. Богд цонховогийн бод мөрийн зэрэг дээр. Сайн цагийн будадаа залрах үед их хөлөгнийхэн төдийгүй хамаг амтан гаслангаас ангижирна гэж хэлсэн байдаг байхгүй юу? Бод мөрийн зэрэг дээр богд цонхово сайн цагийн будадаа залрах үе гэж ямар үеийг хэлээд байгаа юм? Энэ цаг үеийг хэлээд байгаа юм. Өнөөдрийн энэ цаг үе бол сайн цагийн олон мянган бурхад бодис адванаар заларсан үе дэлхий дээр. Монголд ч олон бурхан бодис адванаар байна. Дэлхийд ч байна. Сайн цагийн олон бурхан сайн цагийн будадаа заларсан байна шүү дээ. За энэ цаг үед их хөлөгнийхэн төдийгүй бүх амтан гэдэг чинь их хөлөгнийхэн гэж хэнийг хэлээд байгаа? Ламнарыг хэлээд байгаа юм. Би ламнарт хүртэл хандаж хэлдэг. Ламнарыгаа хүртэл би аврах соён гэгэрүүлэх хүртэл зүйлийг ярьдаг. Миний төвшин дотоод очирт хөлөгний одоо юу гэх юм бэ? Эрдэм гэх юм уу? Бүгдээрэнд нь хамаатай. Өнөөдөр уул овооны тахилгын талаар ярьлаа. Энэ бол зөв тахилгын талаар ярьлаа. Ламнартай ч холбоотой асуудал. Богд цонхово айлдсан биш үү? Сайн цагийн будадаа залрах үед их хөлөгнийхэн төдийгүй хамаг амтан гаслангаас нөхчнөө гэж. Бүх шашны лам хуврагууд ч гэсэн сайн цагийн будадаа залрах тэр олон гэгэнтэнгүүд, тэр олон бодис адванарын үгийг сонсон дагаж хэрэгжүүлж гитлэх болноо. Зөвдөх болноо. Ламнар болон хөлөгнийхэн болон хамаг амтд хамаг хүмүүс орчлонгоос зовлонгоос чөлөөлөгдөх болно гэж богдсон хоо бошгосон байдаг шүү. Ер нь бол заяа. Яг би бол ингээд нийтдээ бол та нарт ингээд яриа ярьдаг.
Тэгвэл миний бясалгал бол босго өндөр, цензуртэй. Миний 90 хичээл тэр цаана байдаг. Тэрэнд бол тодорхой хэмжээний төлбөр төлж ордог. Тийм байгаа. Тэгээд яг тэр ном дүрмийнхээ журмынхаа дагуу хүмүүс бол явах хэрэгтэй. Миний заадаг хичээл бол тодорхой хэмжээний яг уу бас өртөгтөөлдөө. Гэхдээ миний өгч байгаа, зааж байгаа зүйлийн хажууд зүгээр гэсэн үг. Би бараг зүгээр үнэгүй зааж байгаа гэсэн үг. Миний нэгэн ганц удаагийн бясалгал тэр чигээр нь чамайг гэгээр чөлөөлж идэг бясалгал байхгүй юу? Тийм учраас үйл үүрээсээ салахын тулд хүн бясалгал заалгадгийг. Үйл үүрээсээ сална гэдэг чинь чи золиос гарах хэрэгтэй гэсэн үг шүү дээ, тий? Өр төлөөс гарах хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Би янз бүрээр үдсэн, үнэгүйч зааж үдсэн, зүгээр ч өгч үдсэн. Хүн хөгжидгүй юм бэлээ. Үйл үүрээ барч чаддгүй юм бэлээ. Өрөвдөөл за бясалгал зүгээр явгангууд бясалгаж байгаа л алга болчихно. Юу ч наалддаггүй. Нөгөө мэл богдыг багш нь 9 жил байшин бариулж нураалгасан гэдэг шиг айгүй их золиос гаргаж байж хичээл зүтгэлээр хүн энэ доторх үйл үүрийн удам юмнасаа салдаг байхгүй юу? Тийм учраас миний бясалгалд үнэхээр чин сэтгэлээсээ одоо надад шавилж миний бясалгалд суралцъя гэж бодож байгаа бол тэр 90 бясалгалд суралцах хэрэгтэй эхний ээлжинд. Тэр бол тодорхой хэмжээний үн өртөгтэй. Тийм л зүйл. Би ч өөрөө энийг шийдсэн биш. Цаанаасаа надад ийм мэдрэмжээр л би явдаг, тий? Чи үнэхэрийн ариусал өөрийгөө сайхан болохыг чин сэтгэлээсээ хүсэж гэнэ үгүй юу гэдэг чинь зүгээр энэ дээрс л харагддаг байхгүй. Одоо амархан шүү дээ. Энд нэг айр хийгээд үзье. Тийм байна да. За тий. Тэгээ яг багшийн хувьд бол яг бай. Тэгээд би нэг өөрийнхөө цөөхөн шавнартай л ноцолддог хүн дээ. Яг би ингээд нийт монголчуудаа бол би та нартаа бол би хэрэгтэй зүйл дандаа бас ярьдаг. Миний дотор өстэй ингээд огшоол байна. Одоо ингээд сая яриаг сонссон хүмүүс та нар өстэй айгүйх талархаж байна. Маш их баярлж байна. Одоо би та нарт маш чухал хэрэгтэй мэдээллийг ч бас ингээд өгч байгаа байхгүй юу? Тэгээ их олон хүмүүс ингээд талархаад ингээд их олон хүмүүс ингээд уйлдаг л да. Тэгээ энэ зунаас эхлээд манайх их өөр болоорой. За их өөр байгаарай. Тэгээ уул овооны тахилга энэ тэнд очихдоо зөв тахилгаа хийгээрэй. Тэгээ уул овооны тахилган дээр энэ төр очиж бас хамаагүй битгий мэдэрэй гэж бас хэлээд байна шүү дээ. Энэ бүхэн чинь би та нарын төлөө л хэлж шүү дээ. Ер нь бол тийм биз дээ. Өөртөө хайргүй хүн байд тийм үү? Өөрийгөө хайрлаж байгаа бол та нар маань үр хүүхдээ хайрлаж байгаа бол та нар маань миний үгийг бас сайн сонсож хэрэгжүүлээрэй заяа. За өнөөдөр ерөнхийдөө ийм яриа хийлээ. Сайхан яриа ярьлаа. Олон бурхан байцаа та нарт даган байсаа. Та нар маань тэгээд бясалгал хийгээд олуулаа ингээ хичээх юм бол манай Монгол орн сайхан болно шүү дээ. Үр хүүхдийн төлөө бясалгал хийх хэрэгтэй. Үр хүүхдийн төлөө усын асуудлаа засах хэрэгтэй гэдэг байхгүй юу? Би бүх бурхадтай хамт байдгийг. Бурхан багш хүртэл надтай хамт байдаг. Сая бурхан багшийн дүүч өдрөөр бурхан багшийг бид нар бясалгахад буугаал ирсэн шүү дээ бурхан багш. Бурхан багш ажиллаа бүр ингээл дээр ингээл. Тэгэхэд надад ямар бодол төрж ийн гэхээр манай монголчууд боддээс шүү дээ. Бурхан багш ингээ битээр хамт байж шүү дээ. Ямар гоё юм бэ? Бурхан багшийн энэ гоё юмыг өгөх хийсэн монголчууд гэж бодож байгаа байхгүй. Миний сая ярьсан яриа бол бурхан багш л яриа гэж бодоорой та нар заяа. Бурхан багш өнөөдөр амьд сэрүүн энд байсан бол энэ мэд яриаг ярих байсан. Бурхан багш ингэж та нарт зөвлөх байсан. Бурхан багш 2500 жилийн өмнө амьд байхдаа шавнартай энийг л ийм л юм хэлж ирсэн. Бурхан багшийн кино бол гайхамшигтай ажиллалтай байлаа шүү. Бурхан багшийн киног та нар их сайн хараарай. Үзээрэй. Энэ цаг үед миний хувьд шинжилэл хийж байгаа хүн заяа. Би энэ цаг үед шинжилэл хийж байгаа. Энэ цаг үед би Монголдо шин юм хийж байна. Шин юм үүсгэж байгаа байхгүй юу?
шинчлэл. Хуучныг эргэн санах нь шинэ лөө, тэ? Тэгвэл энэ цаг үед монголчууд нэг шин зүйлээ мартчихад байгаа байхгүй. Тэр мартагнсан зүйлийг нь би эргэж сануулж байгаа л хүн. Үнэхээр шин үг гэвэл шин биш. Энийг бурхан багш ярьсан, өндөр гэгээ ярьсан, энийг ноён хотогт ярьсан. 200 жилийн өмнө, 300 жилийн өмнө бидний өвөг дээдс олон гэгээн тэнгүүд энэ бүхнийг ярьж исэн, хэлж исэн, засч исэн. Эргээд мартсан юмыг нь би эргээд сануулж байгаа нь шин болчиход байгаа юм. Уул овооны тахилга хүртэл миний ярьж байгаа шал өөр байна шүү дээ, тэ? Энийг л хэлээд байгаа юм. Тийм учраас энэ цаг үед багш нь миний хувьд Монголдо шинжлэл хийж байгаа юм. Жинхэнэ авралыг, жинхэнэ сүр хүчийг, жинхэнэ гайхамшигыг, жинхэнэ гэгэрлийг би зааж байгаа. Заа юу. Би одоо энгийн байж ижил та нартай юм заан шүү дээ. Нэг том суудал дээр суучих, нэг том даахгүй малгай өмсчөөл. Тэгэл нөгөө нэг том дээл өмсчөөл, нөгөө дээлэндээ орооцолдож унах гал. Гэр сүрийг үзүүлээл. Би тэг хэрэггүй, над тэг шаардлага байхгүй. Та нарын тунц сууж хагаад гар хөлөө хэдүүлээ ойрхон байгаа, барилцаад хамт байж байгаа. Сайхан болцгоо заа юу. Надад тийм мэдрэмж өгөөл байгаа юм. Та бол энэ цаг үед монголчуудаа шинжлэх хийж байгаа шүү. Та юмны их усүр дээр сууж байна. Их усүрийг үнэн зөвөөр номл хэл. Тэгэл би хэд тоноол орж ирээл юм ярьдаг байхгүй юу? Би дандаа их усүрийг ярьдаг байхгүй юу? 200 жилийн өмнө ноён хотогт юу ярьж ирсэн тэрийг ярьдаг байхгүй юу? Энийг соён гэгэрл гэж хэлнэ. Энийг хөгжил гэж хэлнэ. Энийг мандан бадрал гэж хэлнэ. Хувь заяаны ирэхээр, монголчуудын буян заяаны ирэхээр Монголд азар хэдэн богд төрцөн байна. Та нар богднороо дагаж сонс. Монголд 2, 3, 4 ч юм уу. Гайхамшигтай богд бодисад банаар байна. Монгол заларсан байна. Магадгүй далаа хөштэй энэ тэнцүү. Өндөр төвшний гайхамшигт гэгээн багш нар Монголд одоо оршиж байна шүү дээ. Би бас ажиллаа л хийж байна. Би ажиллаа хийж байгаа нэг хүн. Ажиллаа л хийж штэ. Би ламнуу шиг сахиж янз бүр болдгоо. Би бол чөлөөт байдлаар номолж зааж байгаа. Гэхдээ би зөвийг сургаж байгаа. За ингээд яриаг өндөрлөе дөө. За нэг тусын талаар нэг их дэлгэрэнгүй тийм сайхан тайлбар хэлж өгье гэж би бодож ирсэн. Тэгээ тэрийг би өнөөдөр ярьлаа шүү. За юу. Лусын асуудлаа засчих юм бол удамч нь ариусан. За юу. Удамд чинь ирээдүйд том хүмүүс ирж төрнө. Мундаг хотог товлгаадууд гэгээн тэнгүүд ирж төрнө. Хүн ер нь хүн болж төрөхөд нэг хэдэн сүнслэг төвшөнтэй хэдэн сайн зүйлийг хийх ёстой. Үнэмлэхүү жинхэнэ богд огшиг олж авшиг хүртэх ёстой. Удмын лусын хорлоо хариулах ёстой. Гэгэрх ёстой. Энэ 3 зүйл бол хүн болж төрсний хийх ёстой 3 гавья. Жинхэнэ багшиг олж авшиг хүртэх ёстой. Удмын лусын хорлоо засах ёстой. Гэгэрх ёстой. Энэ 3 зүйл. Манайх нэг мод зод тарих марх яриад байдаг лөө те. Тэр бол яг амьдрал талаас аа. Хүн болоход хэдэн мод зод тарих ёстой гэж яриад байдаг те. Бясалгал дотоод оюун санааны хөгжил талаас энэ 3 зүйлийг хүн амьдралдаа хийх ёстой. Жишээ нь Ариавлын бясалгалаар явсан улсууд багшиг олцсон. Энэ лусыг засаагүй байна. Лусыг засаагүй байгаа учраас гэгэрл нэрэхгүй. Ийм юм баг. Сонин байгаас багшиг олно, удмын лусын хорлыг засна гэгэрнэ. Яг гэгэрх гээл ингээд гой болохгүйд шуу нисгэнгүүд хөлнөөс нэг том чулуу уйчаад байгаа юм шиг байдаг байхгүй юу. Тэгээ ингээд нисгээд идэг хөлнөөс нь ингээд чулуу уйдсан бол нисч чадахгүй шүү дээ шуу тий. Тэр чулуу юу юм? Удмын чинь лусын хорлол байхгүй да. Тэрийг хайчаар таслангууд яах вэ? Шуу нисэвч шүү дээ. Ариавлын бясалгаач нарт дутуу юм нь энэ.
Түрүү лайв дээр би Arrival installation нарт хэлсэн шүү дээ. Маш олон янз бүрийн юмд хорлогчдөг. Тэгээд яг учраа олддгоо. Янз бүрийн ламбо энэ тэнд очиод байдаг. Тэгээ хаврагддаг те хэцүү ингээ бөөмөөгөө сэгдчихдэг байхгүй. Сая надтай нэг хүн холбогдсон Arrival install-ийн нэг хүн. Бас олон жил ингээ янз бүрийн юм ингээ ороодсон. Янз бүрийн эвгүй юмнууд. Тэгээ багшаа надад туслаач гэсэн би хүрээд ирж хэлсэн. За тэгээ нэлээд олон улсууд багшаа ингээ холбогдъё тантай шууд очиж уулзъя гэдэг юм. Надад ингээд хүмүүстэй ганцаарчилж уулзах угаасаа зав байхгүй заа юу. Би хүмүүстэй ганцаарчилж уулзах чадахгүй. Тий одоо 20-оос өмнө энэ хагас бүтэн сайнд бас нэг ирэх хүмүүстэй нэг уулзалт эндээ бас нэг хийх үү яах үгээ бодчихлаа. Амжих нэг үү. Амжуул уулзалт хийх бах. Амжихгүй бол 8 сар гараад энэ төр бас нэг уулзаж болох байхаа л гэж бодож байна. Ганцаарчлаад уулзъя бари тэргээд ингээд манайхан тийм байх юм. Тэгээд тийм бас боломж зав бас надад муу байна. Окей. За ингээ яриага өндөрлөө шүү манайхан. За ингээ лайв өндөрлөө. Анхаарал тавьж, анхаарал хандуулж сонсонд нь бүгдээрэнд нь талархлаа. Та бүхэн маань сайхан бясалгал хийж, зөв болж, ураг удам судраа аврагч нь байгаарай. Удам судрынхаа баатар нь болоорой. За юу. Чи ганцаараа ч байсан тэр чигээрээ өвөг дээдсийн элен суланцын хідэн үеийн лусын хорлыг чи ганцаараа ч байсан засч чадна. Тэрэнд чинь би бас тусалж болно. За юу. Okay? Understand? Англи мэглэр яриад байхгүй юу? За ингээд яриага өндөрлөе дөө. За олон бурхан бодисод манарт даган баясаа. 3 цагийн боёнд даган баясаа.